Ажлаас гарч байгаа үедээ хүн ер нь хамгийн яасан чад юм. Одоо цалин бага байгаа учраас ажлаас гарлаа гэдэг хувь болгож авах хүссэн. Энэ хүмүүсээс бүтээнжийг нь яавал гаргах вэ гэдэг дээр л төвлөрөөсэй гэж бодож байгаа. Жензи үеийнхнийг ингээд бид нар сэтгэл зүйн хувьд ч гэсэн аваад үзэхээр эдгээр сэтгэл зүйн аюулгүй байдлыг маш их мэдэрдэг үеийнхэн. Нээлттэй ярих тэр одоо системийг компани өөрөө бүрдүүлж өгөхгүй бол тэр залуучууд өөрсдөө өсөж хөгжиж байгаа өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж байгаа би энэ байгууллагад хэрэгцээтэй хүн гэдэг мэдрэмжээ авахгүй байгаад магадлал нэмэгдээлээ. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгч сонсогчдоо Жошогийн подкаст эпизод 13 эхлэх гэж байна. Та бүхэндээ 2026 оны шинэ оны мэндийг хүргье. Ингээд энэ онд та бүхэндээ маш олон сонирхолтой подкастуудыг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Ингээд энэ удаагийн цочноор маш чухал нэгэн хүнийг та бүхэндээ уулзуулах гэж байна. Team Consultancy компани үүсгэн байгуулагч, менежментийн зөвлөх оны хичээгээ өрсөн байна. Ингээд манай энэ удаагийн дугаарт 2026 оны эхний дугаарт хүрэлцэн ирж цаг зав гаргасан маш их баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Шинэ оны минь. Шинэ оны минь. Оноо сайхан гаргав уу? Оо сайхан гаргалаа. За, онон коучийн хувьд бол маш олон байгууллагууд дээр бас менежментийн болон хүний нөөцийн сургалтууд дээр одоо ордог, хичээл заадаг, зөвлөх үйлчилгээгээрээ бас байгууллагууд бол маш сайн мэддэг. Ингээд ер нь бол нэг цагийн сургалт нь бол хамгийн багадаа сая төгрөгнөөс эхэлдэг. Энэ сургалтыг хэдүүлээ энэ их маш их датаг үн төлбөргүй яг одоо таах гэж байна. Тэгэхээр бид нар байгууллагын соёл руу маш гүнзгий орно. Зүгээр нэг онлайн төвшөнд хэдүүлээ яахгүй яг бодит кейсүүдийг ярина. Тэгэхээр энэ нийгмийг бүтээж байгаа манай подкаст бол нийгмийн сэтгэл зүй суурьтай подкаст. Энэ нийгмийг бол мэдээж байгууллагуудад ажиллаж байгаа иргэд маань бүтээж байгаа. Тэгэхээр байгууллагын дотоод сэтгэл зүй рүү хэдүүлээ өнөөдөр яваад арай. За ингээд юуны өмнө хамгийн ихний асуулт бол хэдүүлээ онлайн төвшөнд байгууллагын ер нь соёл гэж юу юм бэ талаар. За сайхан асуулт байна. Байгууллагын соёл гэдэг бол яг ийм юмыг хэлнэ, тийм юмыг хэлнэ гэдэгтэй холбоотой тодорхойлолтуудыг бол одоо бид нар байгууллагын соёл гэж юу вэ гэж асуухаар хамгийн түрүүнд тодорхойлогддог зүйл нь байгууллага өөрийнхөө үнэт зүйл дотоод соёлоор илэрхийлэгддэг. Тэр ойлголт юм аа гэж авч үзэж. Тэгэхээр байгууллагын одоо бид нар чинь нэг тодорхой нэг байгууллага руу яваал ороход төрдөг мэдрэмж, тий хүмүүсийн мэдчилгээ, ажилчдаа зориулж одоо хийж байгаа зүйлүүд, байгууллага өөрийнхөө бүтэц зүйлийг угсарсан байдлууд, тий системийн ажиллагаач гэдэг. Маш олон ийм жижиг мэдрэгддэг зүйлүүдээс бол байгууллагын соёл бас бүрдэж байна. Тэгэхээр байгууллагын соёл гэж юу вэ гэвэл одоо би чинь танаас буцаагаад асуувал та бас нэг тодорхойлтыг хэлнэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл байгууллага бол чухал гэж үзэж байгаа зүйлүүд нь юу юм бэ гэдгээр ирэмблэгддэг. За бүр одоо тодорхойлох юм бол алсын хараа, эрхэм зориг, үнэт зүйлийн одоо зүй тогтол, өмнөх удирдагчдын үнэтэй буюу нандин гэж итгэж одоо явсан тэр залгамж халааны одоо бодлого юм аа гэж тодорхойлж болохоор. Тэгэхээр ер нь одоо LinkedIn ч бай, олон улсын олон сувгууд дээр байгууллагын соёл гэж юу вэ гэдэгтэй холбоотой маш олон асуултууд бол гардаг. Тэгэхээр энэнийг одоо багцлаад үзэхээр нэг ийм ойлголт бол байна. Тэгэхээр энэ яг ийм туйлын одоо нэг талт те байгууллагын соёл гэж ийм юмыг хэлнэ гэж хэлэхэд бол төвхтэй. Ер нь бол маш том өргөн агуулга. Өргөн агуулгатай. За ер нь за байгууллагт яваад орлоо хоёлаа. Тэгээ тухайн байгууллагын уур амьсгалыг яаж таньж мэдвэ? Та одоо зөвлөх үйлчилгээг яаж одоо зөвлөгөө өгж байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд тухайн байгууллага руу яваад орлоо. Хаанаас нь эхэлдэг? Энэ уур амьсгалыг нь хэрхэн таньж мэддэг? Байгууллагын соёлыг юу гэж тодорхойлдог вэ гэхээр байгууллагын соёл мэдрэгддэг зүйлээ гэж. Тэгэхээр юу мэдрэгдэх вэ гэхээр хүн хоорондын харилцаа, тухайн ажилтны үүрэг хариуцлага ойлгож байгаа байдал, бидний одоо уулзалтын зорилгууд ч гэдэм үү те нэг ийм шинжүүдээр бол ерөөхдөө ажиглагддаг нэгдүгээр. Байгууллагын ер нь уур амьсгал соёлыг тодорхойлж байгаа одоо бид нар бол одоо ISO стандарт нэвтрүүлэх үйл ажиллагаанд ч тэр хүний нөөцийн үйл ажиллагаанд ч тэр ерөөсөө илэрхийлэгдэх зүйлүүд нь өөрөө тухайн байгууллагыг илэрхийлж байгаа ажилтнуудын зан характер, хүмүүстэй харилцаж байгаа харилцаа болвол ер нь хамгийн одоо тод илрэл болдог тийм. Нэг айл гэрт нэг айл гэрийн уур амьсгалыг нэг хүүхдийн хүмүүжил, хүүхдийн зан характераар тодорхойлохдоо бас нэг талтай төстэй.
Би ч одоо 17 настайгаас ажил хийж гисэн байхгүй. Яг компанид ороод компани нэг эрг шуурга нь болоод ингээд ажиллаад явж исэн. Их эрт эхэлсэн баад 10 жилийн ахлах ангитай ер нь ажил компанид ажиллаад эхэлсэн. Наад тийм боломж олцсон. Life Radio 104 гээд FM-д хөтлөгчөөр анх ажилд ороод. За тэгэл ингээд нэг 10 хүнтэй байгууллагаас 1000 хүнтэй байгууллага хүртэлх бас ингээд эн чинь хөлтөө 20 жилийн хугацаа шүү дээ. Энэ хугацаанд бол байгууллагуудад ажиллаж үзлээ. За Америкт амьдарч байхдаа бас ингээд 3 4 компанид бас ажиллаж үзсэн. Монгол, Америкийг бас ингээд байгууллага уур амьсгалын соёлыг харьцуулж бас дотроо ойлгосон ойлголтууд их байдаг л да. Тэгэхээр ер нь бол одоо байгууллагын миний ажлаас гарах шалтгаануудын дийлэнх нь ингээд тантай подкастынхаа өмнө би санаас агуу дэвшгүүгээ номыг уншаад танд амьдаа ярьсандаа бэлдээд байгаа байхгүй. Тэгээд өөрөөсөө асуусан. Би ер нь ягаад ажлаас гараадсан юм бэ гэх. Тэгсэн чинь яг үндэ цалингаас олж гарсан шалтгаан нэг ч байгаагүй. Хөвчлэн байгууллагын уур амьсгал, хов жив ч юм уу, эсвэл захирлын нэг балаар л ч юм уу те. Хамгийн сүүлд би байгууллагынхаа нэрийг хэлээд хэрэггүй. Амар гоё компанид ажиллаж байсан. Яг хуваараа бизнес эхлэхийнхаа өмнө яг тэр нэг товчлуурыг дарсан би ингээл зүрхэхгүй яваал гэсэн чинь яг тэр айгүй гоё компани байсан байхгүй. Уг нь дотоод уур амьсгал. Тэгэл өдрийн хоолтой бранчтай үнэгүй айгүй хөргөн цалинтай. Тэгээ хориулахна байх ч айгүй гоё штэ бас ингээд бүгд нэг хамтарч ажиллахад айгүй амар тийм байгууллага байсан. Тэгээд ажлаас гарсан шалтгаан захирлын өрөөндөө дуудаад архи угаацсан. Нэг удаа бол яах вэ тэр чинь 2 3 удаа тэгээд гарч айгүй хэцүү. Тэгээд сүүлдээ тэр нь амар тэнэг санагдаад тэгээд ер нь тэр захирлаас нь олж ажиллаж гарчихсан. Тэр Монголын захирлуудын ер нь гаргадаг нийтлэг алдаа. Таны анзаарснаар кейс дээр ярил. Яг үнэ. Одоо Монгол компанид одоо би ч өөрөө хүний нөөцийн салбарт бас нэлээд удаан ажилласан. Одоо бид нар ер нь юу хайж ийн гэхээр чадaltaй боловсон учраас тэгээ сайн одоо ажилтан хайж ийн. За тэгэхээр тэрний ард юу яваад байна? Turnover буюу хүний нөөцийн эргэц яваад байна. Маш их хүн солигддог. Альва байгууллагын хүний нөөцийн орон тоо дүүргэлтэнд одоо байнгын асуудал тулгарч байгаагийн ард нэг хэд хэдэн том шалтгаанууд байна. За ажлын одоо ажил үүргийн тодорхойгүй байдал, системийн тодорхойгүй байдал. За тэгж жагаад за одоо түрүүнтэй нөгөө энэ байгууллагын тодорхойгүй нөхцөл байдал чинь харилцаагаар илэрч байгаа. За тэгээд ингээд нэг юм хэд хэдэн нөхцөл байдлууд ингээ явхаар дээд удирдлагуудын хувьд гаргаад байгаа гол одоо асуудлууд бол юу вэ? Тэгэхээр нөгөө үлгэрлэл байхгүй, мандайлал болох. Тэ. За компанийн алсын хараа эрхэм зорилго үнэт зүйл гээл ингээл ярахаар зарим нэг нь бүр залхдаг те одоо чинь алсын хараа эрхэм зорилго үнэт зүйл гээл ингээд ярих юм а энийг одоо тодорхойлох ямар хэрэгтэй юм ч гэдэг. Гэтэл эн чинь байгууллага өөрөө төлөвлөгөөтэй, гүйцэтгэлтэй, түүнийгээ сайжруулах төлөвлөгөөтэй одоо явах үйл ажиллагааны гол хэсэг болвол ерөөсөө байгууллага өөрийнхөө төлөвлөгөөн дээр одоо ажиллах юм. За дээд удирдлагуудын гаргаад байгаа одоо нэг асуулт руугаа буцахаар яаж юм гэхээр нэгдүгээрт ёс зүйн манлайлал буюу манлайллын мөн чанар өөрсдөө юм үлгэрлэх чадрын түвшин бас сул байна. Үлгэрлэл айгуу сул байна. Чин тим чадaltaй одоо боловсон хүчинтэй ажиллах хүчийг өрөөндөө дуудаж ууж идэхтэй юм нэг юм ёс зүйн хэмжээ хийх хязгаар зөрчигдөд байгаа учраас хүн ч болиё гэж бодож шүү дээ. Яг үүнтэй адилхан за одоо дүрм журм боловсруулаа гаргаад өгөн энийг та нар мөрдөөрөө гэдэг өгдөг. Гэхдээ энэ манай компани одоо соёл ёс заншил биш юм уу гэдэг асуудал ярихаар энэ дээр чинь одоо удирдлагууд бол нэгдүгээр алддаг. За дараагийн миний ажиглаж байгаа гол зүйл бол гүйцэтгэлийн урамшуулал, гүйцэтгэлийн үнэлгээнд холбогдох энэ ойлголтуудыг одоо ялгаатай энэ ойлголтууд дээр compensation буюу одоо энэ нэг цалин хөлсөнд хамаарах урамшуулал энэ одоо бодлого бол соёлын маш чухал хэсэг гэдгийг бид нар чинь ойлгодоггүй. Тэгэхээр үнэлэх боломжтой ажлын байруудыг үнэлждэг чинь борлуулалтын алба, маркетингийн албач гэдэг юм уу те нэг юм одоо гүйцэтгэлээр үнэлэх боломжтой албадуудад бол гүйцэтгэлийн одоо үнэлгээтэй холбогдох хэсгүүдийг өгөөд байна. Менежментийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн урамшуулал гүйцэтгэл яаж тогтохтой холбогдох ойлголтууд нь тодорхой биш. Тэгэхээр гих мэтийн ийм нөгөө асуудлууд ингээд үүсээд эхлэхээр одоо Монгол компани бүр том зургаараа харахаар систем тогтохгүй байна. Системгүй байдал чинь өөрөө тодорхойгүй байдлыг дагуулад ингээд тодорхойгүй байдал чинь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгээд за ингэхээр нөгөө бүтээмжийн доголдол уур амьсгалын доголдол үнийгээ дагаад нөгөө айгүй том эрсдэл үүсэж байгаа нь яаж юм ойлгомжгүй байна. Би цаашаа юунд хүрэх гээд байгаагаа тодорхойлж чадахгүй байна. Компани зорилгыг дагаад алахыг
гэж одоо бодож байгаа өөрийн гэсэн бодолтой хүмүүсийн хувьд бол цаашаа яаж хөгжих юм, карьер нь яаж цаашаа томрох юм те цалин хөлс нь яаж өсөх юм гэдэгтэй холбогдох ойлголтууд маш бүрхэг. Байгууллагын захирлуудын гаргадаг нийтлэг алдааг бол ёс зүйтэй холбож тайлбарлаж байна. Би бол маш их санал нийлж байна. Бодит одоо гоё инээдтэй тийм кейсэд байна. Захирлуудын ер нь одоо тэгэл яг байгууллагад орохоор ажилчтай нь уулзч штэ те. Юу болохгүй байна? Яагаад вэ? Ярилцлага хийдгүү. Хийлгүй яах вэ? Одоо ISO стандартыг нэвтрүүлэх за нэг хүний нөөцийн бодлогын одоо чиглэл дээр бас нэлээд удаан ажилласан учраас ер нь байгууллагын бүтээмжид холбогдох асуудал хүний нөөцийг хүнддэг гол хэсэг байгаад байгаа байхгүй. Тэгээд ажилтны бүтээмжид өөрөө юу нөлөөлөд байгаа юм бэ? Байгууллагын одоо нөөц биш үү те? Resource одоо хүнтэй холбоотой, мэдээлэлтэй холбоотой, мэдлэгтэй холбоотой, харилцаа холбоог авахтай холбоотой гэдэг юм одоо олон улсын ISO стандартны хэд хэдэн төрлийн нөөцийг байгууллага өөрийнхөө зорилгод хүрэхийн төлөө заавал шалгах хэрэгтэй гэдэг юм шалгуурууд ингэ байдаг. Тэгээд аваад үзэхээр бидний нөгөө нэг одоо төрийн хувийн хвшлийнхний хувьд бол бага нөөцөөр их амжилтыг бид бүтээх зорилго тавьдаг. За мэдээж хүнийг нөгөө одоо өөрийн үндсэн хүчин чадалч гэсэн тэр хэмжээнд хангалттай одоо байдаг те. За тэгэхээр бүтээмжийг сайн гаргахтай холбогдох хэсгүүдэд мэдээлэл бол маш тодорхой ойрхон бөгөөд давтамжтай ойлгомжтойгоор ирж явах чи бид хоёр нэг суугаар ойлголцож явах бол одоо айгүй том асуудал байдаг. За тэгээ энэ олон улсад ч гэсэн ер нь мэдээллийн эрсдэл бол өөрөө айгүй том эрсдэл тооцогдож явдаг чинь үл ойлголцол үүсэх нь өөрөө зорилго буруу одоо тэгээ зорилгоосоо хазаах гэдэг те ийм ойлголтуудыг чиглэл ингээ үүсэх. Тэгэхээр захирлуудын хувьд ингээ аваад үзэхээр нөгөө мэдлэггүй сайхан сэтгэл нэг тэнгийн төрсөн дүү мүү гэдэг нэг үг энэ төр байдаг тийм. За мэдээж өөрийнхөө одоо зах зээл дээр эзлэх байр сууриа энэ Монголын нийгэмдэр бол хичээж ажиллаж байгаа маш мундаг захирлуудтай л ер нь бид нар бол хөвчлэн уулзаж ингэж хамтарч ажилладаг. Тэгэхээр одоо бол яг надад нөгөө саний асуулттай холбоотой нэг юм funny case мэс гэхээр чинь ийм одоо нөхөрсөг байдлыг ажлын байран дээр авчирдаг захирлууд байна тий. Одоо нэг юм найзрахах. За одоо түрүүний кейс шүү дээ нэг юм өрөөндөө оруулаад идэж уугаад идэг тий ганцаардлаа ажилчдаараа нөхөх оролдлогууд байна тий. За тэгжээтэл гэтэл яг үндэ бол SEO level буюу гүйцэтгэх удирдлага миний харж байгаагаар бол хамгийн ганцаардмал албан тушаал байдаг тий. Албан ажлын байран дээр бол намайг одоо над шиг ойлгох хүн бол яг үндэ манай удирдлаганд байгаа хүмүүс дотор бол нэг байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө C зэрэглэлийн буюу одоо тий чиф төвшний захирлуудтай мэдлэг ойлголтуудаа солилцох үйл явц бол айгүй сайн бас хийгдэх хэрэгтэй болдог ч гэдэг. Тиймэрхүү юмнууд бол байна. Тэгэхээр надад бол нэг юм инээдтэй гэхээсээ илүү уул нь ийм юм гаргаж болохгүй дээ гэх юмнууд бол ажиглагддаг. Чин удирдамжийг маш тодорхойгүй өгдөг захирлууд байна. Ам дотроо яриад идэг. Миний бодож байгааг чи ойлгохгүй байна гэдээ уурлаад идэг тий. Би ийм юм бодоо санаа явж ин чи тэрийг ойлгож чинь үү гэхээр яригдаагүй зүйлийг хүн ойлгох уу гэхээр би бол ойлгохгүй л гэж. Энийг тодорхой ярих хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр Азийн соёлд бас бид нар чинь нэг юм харцаараа зүрхээр ойлголцсон энэ гэдэг нэг юм ойлголт бол бизнесийн талбарт бол энэ бас нэг тийм цомчтой бас биш байгаад байна. Нэг инээдтэй мэдчих нэг босго давалт Монголын байгууллагууд байдаг. Ялангуяа бүр банкны салбарт байдаг. Нэг босго давах харигдaltaй. Тэр яадаг вэ гэхээр би бүр ингэ сонсчихсон. Ийм скам биш үү? Ийм скамтай ингээд арх хийгээд үзээ. Тэнгүү тухайн компани одоо шинэ ажилд орж байгаа шүү дээ. Тэгээ нэг хүлээн авалтын юу хийдэж штэ. Friday night хийдэж штэ. Тэрнэр ингээд арх хийгээд өгдөг гинэ. Тэгээ тэрээ ингээд заавал дуусгах ёстой. Тэгжиж тэр компани хамт олонд ордог. Oh my gosh. Амар. Тийм одоо хүлээн авах тэр одоо тухайн байгууллагт нэвтрүүлэх тийм үдшилэг тэр босоо давах давалтуудыг та нэг тайлбарлаач. Начаас яар хэцүү. Одоо би нөгөө Солонгост бизнес удирдлагаар сурсан байхгүй. Тэгээ тэр үед нөгөө Солонгос компани бас нэг ажиллаж үзье гэдэг нэг ажлын ярилцлага өгөх гээд. Тэгээ тэр үеийн нэг нэлээд бас одоо Солонгост бол нэлээд том компани тэгэл явтар чинь нөгөө дадлагаар л эхлэн штэ зайлвал нэг тийм тэгсэн чинь нэг солонгос эмэгтэй ирээд эхний сарын цалингаараа ингээд бүх одоо салбарынхаа тийм хилцэх ажилчдыг дайлдсан шүү гэх нэг юм тоглоом шоглоом орчим шиг юм яг тэрүүндээ төстэй юм яваад байна л та тэрүүн шиг юм яваад тэгэхээр яг за миний одоо ажиллаж исэн байгууллагуудад бол заавал одоо
бүр ингэж идэж уух ёстой шүү. Тэгээ дайлах цайлах ёстой шүү. Шинэ ажилтнаа нь хуучин ажилтнаа одоо тэгээ кофе цай зөөх ёстой шүү ч гэдэг юм уу. Нэг ийм соёл энэ төр бол хаач нададтай бол нэг тааралдаж байгаагүй. Зүгээр яг нэг юм одоо ганц нэг байгууллагуудаар сонсож байхад нөө шинэ ажилтан байгаад хүлээн зөвшөөрөгдөх үйл явц бол бас ингээд олон янзаар хийгдэж байгаа. Тэгээ нөхцлүүд бол бас байна. Тэгэхээр энэ өөрөө жинхэнэ нөгөө чадaltaй, ёс зүйтэй, зарчмыг мөрдөж ажилладаг ажилчдын хувьд бол одоо давах ёстой зүйл гэж бас бид нар үзэж болохгүй тий. Одоо энийг давж ижил манай компанид бол заавал чи тогтож ажиллах ёстой юм ач гэдэг юм. Ийм үйл явцыг бол бид нарт бас дэмжихгүй байх хэрэгтэй баха тий. Одоо нэг энэ бол одоо нэг тийм зөв соёл бол амар эвгүй гоос тий. Маш эвгүй тий. Гэхдээ ийм хүн сонсч ирсэн юм тест нэг. Тий яг ганц нэг байгууллага бол байна гэдгийг бол ингээд сонсч ирсэн. Тэгэхээр одоо нэг архитект энэ төр бол би чи үеийн өнгөрөөд шүү дээ. Одоо одоогийн хөгжиж байгаа байгууллагуудын хувьд бол тэр үйл ажиллагааг нэг юм ухамсартай, ёс зүйтэй, хүндэтгэлтэй нэг юм илүү утгачтай болгох тал руу явж байгаа болохоос шүү дээ. Одоо нэг юм. Тэгээ наадах ч юм бол одоо их харамсалтай, онцгүй мессеж байна тий. Тэгэхээр манайхан босго давах хэрэгтэй болио. Тий яг үнэн тий байдаг бол би нэг 1000 хүнтэй групп компанид ажиллаж ирсэн. Нэрийн дуртахгүй. Тэгээд тэр компани нэг тийм том асуудал. Ерөөсөө компани даяараа мэддэг тэр асуудлыг. Тэр нь болохоор цус артал нөгөө тухайн байгууллага дандаа удирдах төвчнийхэн ажилтнууд хамаатных хүмүүс амар хэцүү. Бүгдээрээ нэг юм хамаатны байгууллага юм аашаа тийм байгууллагуудын цус арталтын талаар энэ ер нь хэр зөв юм? Бүр одоо Монголд бол энэ цус арталтыг баг бид нар хэвийн хэмжээнд хүлээж аваад шиг байна тий. Одоо бүр эхнэр нөхөр ах トゥ амраг садан хамтдаа. Гэхдээ санаа нь нийлээд амжилтын төлөө одоо сэтгэл нэгтэйгээр системийг бүтээгээд ажиллаж байгаа бол давай болж байна. Гэтэл энэ нөхцөл байдал нь өөрөө компани одоо хамгийн шудраг ёс зүйтэй бүтээмжтэй ажиллах ажлын ажилтнуудыг шахан зайлуулах оролдлого болдог. Худал хуурмаг мэдээлэл одоо удирдлагын чихэнд хамгийн түрүүнд очих сувг болдог гэвэл бид нар энийг одоо цэвэрлэх хэрэгтэй болж байгаамаа л гэж. Тэгээ олон улсын байгууллагуудыг ингээд одоо нөгөө сайнаас агуудыг түрүү ярьж шүү дээ. Сайн компаниас агууд дэвшсэн компаниудыг хийсэн өөрчлөлтүүд бол ерөөсөө л эрс өөрчлөлтүүд байсан буюу одоо би яг санаж байна нөгөө өөрийнхөө ойр дотны цус арталтанд хамаарах бүх одоо хамаатан саднуудыг ажлаас халах зарчмаар компаниа бол одоо тэ нөгөө одоо шилдэг 500 багтаах ажлыг хийсэн одоо захирлын тухай айтар байна. Тэгэхээр эрс өөрчлөлтийг хийх яг хүний нөөц талаасаа би бас ойлгоод байгаа. Өөрөөр хэлбэл таньж мэдхгүй хүмүүсийг одоо 3-6 сар тухайн хүн ажлын бүтээмж гаргах хүртэл ажиллана. За тэгэл манайхны одоо нөгөө ёс зүй, хариуцлагын асуудлууд өөрсдөө нэлээд суларцсан учраас хамтарч ажиллахад бүтээмжийн хувьд бас төвөгтэй нөхцөл байдлууд үүсдэг тийм. Тэг иймэрхүү юмнууд бол байгаа нь за одоо өөр юм уу ч гэсэн өөрийнхөө ах トゥ нарыг одоо ажилд авъя гэдэг ийм сэтгэлгээр удирдаад яваад байгаа одоо чиглүүлээд байгаа байх бас магадaltaй. Гэхдээ үнэхэрийн хийгээд бүтээе яг ийм одоо системийн дагуу тодорхой зорилгод хүрэхийн төлөө ажиллая гэж байгаа хүмүүст бол яг энэ цус ортолт бол үнэхэрийн том саад бэрхшээл болдог, маш том хүндрэл болдог. Надад таалагдахгүй учраас би ажилласаа халагдах болдог тийм ийм асуудал бол угаасаа компанид айгүйх гардаг. Шудраг бус харилцаанууд соёлыг бол ерөөсөө бүр унгааж байгаа. Шудраг бус харилцаануудыг эн чинь бүр дэврэгчж байгаа. Одоо жишээлбэл тийм байгууллагт алдаа гарах тохиолдол зөндөө шүү дээ. Байлгүй яах вэ? Тийм төлөвлөгөө өөрчлөгдөх, алдаа гарах. Энэ тохиолдолд нөгөө хамаатны үйл дүү буруутай байхад тэрийг хажуутлынх нь үнийг буруутгах гэж байгаа. Наа зөв. Үйл дүү ажлаас халагдах хэмжээний ёс зүйн ч юм уу те албан тушаалын асуудал гаргаж чадахт аваад үлдчихдэг. Тэнд зүгээр нэг мөрөөр ажиллаа хийгээд явж байгаа залууг бол нэг ганц 2 удаагийн сануулгаад өнгөрөөд явчих юм дээр шууд халчдаг ч гэдэг юм уу те. Энд чинь өөрөө байгууллагын компани ажилчдад юу гэж харагдаж байна гэхээр энэ байгууллага удирдлага нь шудраг бус. Тий. Шудраг бус чинь угаасаа л зүгээр big red flag штэ. Тиймээс уучлаарай те. Та нар шудраг биш бол та нартай ажиллах. За тэгээд наадахтай чи яг холбоотой яг миний айгуу юм ойрын хүн дээр гарсан жишээ байхгүй бас компанийн нэрийг хэлээд яг уу Монголын бас нэлээд том компани. Тэгээд хамаатныхаа хүнийг одоо ажилд авсан. За тэгтэл тухайн одоо албан тушаал дээр ажиллаж исэн маш шудраг ажиллаж исэн хүнийг одоо ажлаас нь те нөгөө холдуулж ажлаас нь халж ээж одоо тухайн позишнийг те одоо албан тушаалыг одоо авсан тийм тохиолдлууд энэ байна. Тэгэхээр нөгөө юм шудраг байх
ёс зүйтэй зарчимтай ажиллах үйл явц нь нөгөө удирдлагын санаанд нийцэхгүй бол тэр хүнийг ажлаас халах тийм эрсдэл хүлээгээд байгаа гэдэг нь өөрөө бүтээмжтэй, санаачлагтай, зоригтой ажиллах үйл явцад бол маш том саадтгар болж байгаа энэ үйл явц бол яг нь. Тэгэхээр эрхэм хүнд үзэгч сонсогчдоо яг одоо та бүхэн Жошогийн подкаст эпизод 13-ыг YouTube платформоор үзэхээс гадна Улаанбаатар хотын Мэдээллийн радио 88.8 радиогоор хүлээн аван сонсч байна. Мөн Дархан хотын Эхлэл радио 87.9, Эрдэнэт хотын Эрдэнэтийн дуу хоолой 89.5 радиогоор хүлээн аван сонсч байгаа. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдөр менежментийн зөвлөх оны эгч манаас хүрэлцэн ирээд ингээд та бүхэнтэй компани соёлын талаар, байгууллагын соёлын талаар маш чухал сэдвүүдийг хөндөө ярилцж байна. За дараагийн асуулт ажилчдыгаа цалингаар нь хангалттай хангаад байгаа. Цалин дээр бол хоёулаа дийлээ хийцэн болж байна. Гэхдээ тэр хүн гараа авчихдээ шүү дээ. Тэгэхээр ямар одоо 3 шалтгаан хоёулаа топ зэрэглүүлээд дараалал л да. Энэ 3 шалтгаанаар л ер нь хүмүүс гараад байна да. Стог ясалт. Одоо нөгөө хүний нөөцийн дунд авж байгаа судалгаанаас ингээ харахаар яг нь сүүлийн үед бол одоо эдийн засгийн хөшүүрэг буцаад нэг юм тодорхой байр суурийг эзэлж байна. Одоо цалин бага учраас би арилаас гарч ийна гэдэг хувь хэмжээ сүүлийн одоо судалгаануудаар бол ерөөсөө одоо илэрхээ байцсан ийм ойлголт байгаа хгүй. Гэхдээ буцаад өнгөрсөн он бол одоо цалин бага байгаа учраас ажлаас гарлаа гэдэг хувь бол жоох өссөн. Ерөөсөө ажлаас гаралтын гол шалтгаанууд удирдлага надад итгэхгүй байна. Бид хоёрын ойлголцол дутуу байгаад байна. Би энэ компанид хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхгүй байна. Буюу нөгөө тухайн ажилтны хийсэн ажлыг сайн хийсэн байна. За яг энэ ажил дээр ийм алдаа гарчээ гэдэгтэй холбоотой тодорхой мэдээлэл өсөлтөнд нөлөөлөх зөв мэдээллийг өгч чадахгүй байгаагаас үүдэн нөгөө ихтгэлцэл алдрах одоо асуудлууд бол байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол одоо нөгөө судалгаануудыг ингээл анзаараад харахаар эдийн засгтай холбогдох ойлголтууд бол юу нэг айгу доогуур явна. Тэгэхээр илүү нөгөө мөн чанарт холбогдох буюу та надад итгэжээвэл бид хоёр хамтарч одоо цаашаа ажиллах юм байна. Та бид хоёр ойлголцчихвэл энэ алдааг даван туулаад урагшлана гэдэгтэй холбогдох ойлголт бол илүү одоо тий залуу үеийнхнийч тэр ажлын байран дээр байгаа хүмүүсийн хувьд бол ийм. За надад нэг ажлын албан тушаалын санал ирээ. Тэгэл ажлаа хийгээл явж байхад болно доо гэдэг өгүүлбэр хэлж байна. Тэгэхээр эндээс би ямар ойлголт авч ин гэхээр гаргахыг хүсэж байгаа амжилт тодорхойгүй бол би тэндээс ямар амжилт гаргасан гэдгээ илэрхийлэх ямарч боломжгүй нөхцөл байдал үүсгэр тодорхойгүй байдал өөрөө хүнийг айгүй эрсдэлтэй нөхцөл байдалд оруулдаг тийм тодорхойгүй байдал ч өөр. Тэгэхээр энэ нь буцаагаад ямар ч одоо амжилт гаргахгүй байх эсвэл миний гаргасан амжилт ерөөсөө амжилт биш юм шиг тоологдохгүй байх тийм ийм ойлголт руу хүмүүсийг өнөө урамгүйтэй угаасаа ажил нь хийгээд сайн болсон юм уу муу болсон юм уу гэдэгтэй холбоотой мэдээлэл байхгүй шагнагдсан бол би яагаад шагнагдсан шалтгаан одоо мэдэхгүй байх гэдэг асуудлууд бол өөр уцаагаад нэг юм хүмүүст өөртөө нэг мэрэгэл зөөсгээд идэхтэй. Би энэ компанид юу хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө топ эзэлж байгаа байр суурь одоо нөгөө ажлаас гаралтын бас нэг том шалтгаанууд бол тодорхойгүй байгаад байна. Ажил үүргийн маш их давхцлууд байгаад байна. Ажлын байрны тодорхойлолтон дээр бичигдээгүй үүрэг даалгавруудыг гүйцэтгэх одоо тийм ийм шаардлагуудыг тавьдаг ч гэдэг юм да. Энэ дандаа нөгөө ямар нэгэн байдлаар дандаа тодорхойгүй байдлаартай холбогддог. Бас нэг ийм асуудал байдаг шүү дээ. Одоо гинт гараа авцсан. Тэгээд юугаач тайлбарлахгүй. Юу ч хэлээгүй. Тийм, юу ч хэлээгүй. Бүр нөгөө тойрох морхорч зуруулаагүй. Зүгээр л ирээгүй. Тийм. Зүгээр л ирээгүй. Тэгээд энэ хүмүүстэй чи харин ярилцах юм бол одоо энэ нөгөө ажлаас гарч байгаа хүмүүстэй би захирлууд нэг тип өгөх гээд байна л да. Ажлаас гарч байгаа үедээ хүн ер нь хамгийн яасан чаатын дээрээ тавьчих юм байл да. Хамгийн үн дээрээ тавьчих. Яа тэгэхээр дахиж тэнд очиж байхгүй юм чи. Заавал одоо нөгөө дотроо нуугаад исэн бүх юма гарах боломжтой үе чинь яг тэр хүний ажлаас гарч байгаа юм. Тэр үед захирлууд хүний нөөцийнхэн очиод тэр үед ярилцах хэрэгтэй. Бүр гэрт нь баг очиод. Тэр яаж иж байгаа. За яагаад? Яг юу болохгүй байсан. За тэр миний анзаарснаар миний эргэн тойрны найз нөхд ингээл ажлаас гарцсан нэг ярьдаг штэ ганц пи өгш яасан ажлаас гарцсан. Ажлаас гарна гэдэг чинь амар том асуудал шүү дээ хүний амьдралын цалингүй болчихжээ. Цалингүй яаж амьдрах юм бэ гээл ингээл хизээч ажилд орох юм те амар том нөгөө гэр бүлийн дарамтууд ер нь хүний ер нь хамгийн хэцүү зүйл бол ажлаас гарах шүү дээ. За тэр ажлаас гарахаар ч хүн ярилцсан шүү дээ найз нөхдөд.
Тэгэнгүүт юунаас болсон юм бэ гоо. Тэгэхээр ста уур амьсгал нь ховш юм байна. Тэ? Ховж юм дийлдэхгүй байна. Ерөөс ховж юм. Тэгэхээр нэг юм яхаар дандаа ингэх. Скул ингээл амар гой санал санаачлаг гаргаж ирээл тэ. Ингээл яхаар өөр хүн авчдаг гинэ. Тэр одоо нөгөө хийсэн ажлынх нь эзэн, шагналынх нь эзэн өөр хүн болчдөг. Скул ховж юм. Тэгээд ингээд яг ингээд гой урагшаагаа хараад тэ бизнестэйгээ ажилтаагаа тухайн местэйгээ байлдах гадахт чинь тэ энэ тэндээс ингээл хатгаал. Энэ зүйлүүд нь ер нь ажлаас гарах шалтгаануудын баг дийлэнх нь үгүй юм шүү. Тий, үнэн. Өөрөөр хэлбэл нөгөө итгэлцэл дутж байгаа. Нөгөө талдаа дэмжлэг дутж байгаа. Би хэрэгтэй хүн гэдгээ мэдэрч чадахгүй байгаа энэ гэдэг бол хүн болол өөрийнхөө амьдрал нэг юм үн цэнийг бүтээх хүсэл байна. Амжилт гаргах хүсэл байна. Тодорхой хэмжээнд нэг юм одоо анзаарагдах хүсэл тэмүүлэлийн яг эсрэг одоо жишээлбэл энэ бүхэн ажиллаж байгаа. Тэгэхээр одоо яг саяны нөгөө хэлсэн дээр ер нь хүний нөөцөдөд бид нар ер нь юу гэж зөвлөдөг вэ гэхээр exit interview буюу гарах үеийн ярилцлагыг заавал хийгээч гэдгийг урамшуулдаг. Тэгэхээр одоо энд үзэж байгаа үзэгчид байгаа бол бас хүний нөөцийнхэн бол ажлаас гарсан хүний шалтгааныг тэ заавал сонсдог байгаарай. Тэгээ энэ өөрөө буцаагаад байгууллагад хэрэгтэй ч юм байж магадгүй, хэрэггүй ч юм байж магадгүй. Гэхдээ exit interview бол гарах үеийн ярилцлага өөрөө байгууллага нөгөө өөрийнхөө алдааг одоо олж харах. Бид нар юун дээр алдаад байсан бэ гэдэгтэй холбогдох хэсгүүд олж харах аюу том боломж бас болдог. Тэгэхээр аюу тийм чухал сэдв бас хөндөгдөж байна. Нөгөө талдаа ховж ивтлаас. Энийг яаж таслан зогсоох вэ? Таних уу? Ажлын байран дээр гарч байгаа ховж болвол мэдээлэл тодорхойгүй байдлаас үүдэн гардаг асуудал гэж би хувьдаа үздэг. Тэгэхээр одоо бид нар ISO стандарт нэвтрүүлэл олон л компаниуд дээр ажиллаж байгаа. Мэдээлэл тодорхойгүй байх тусам таамаглал дэвшүүлэгддэг. Дэвшүүлэгдээд байгаа таамаг бол бид нар үүнийг мухагаар хэлбэл ховж одоо сайнаар ярил тэр мэдээллийг нэг тодорхой болгох гээд байгаа оролдлого юм а гэж ойлгож болж байна. Тэгэхээр ховж ивийг бол би одоо өөрийнхөө ажиллаж исэн байгууллагуудаараа таслан зогсоод өгсөн арга маань юу байсан бэ гэхээр бүгдийн зөвлөж агаад нэг амаар албан ёсоор мэдэгдэл хийж тэр нэг юм мэдээллийн тодорхой бус байдлыг сарниулдаг. Нэг үгээр хэлбэл тов тодорхой мэдээллийг бид нар өгөх замаар энэ ховж ивийг одоо асуудлыг бол бид нар таслан зогсоож бас болно. Нөгөө талдаа шийдвэр гаргалтанд холбогдох хэсгүүд тодорхой биш байхаар хүмүүс илүү их гомдолдог, асуудал илүү их яриад эхлэхээр энэ нь буцаад бас ховж болдог. Тэгэхээр энийг хэдүүлээ одоо ялангуяа менежментэд ажиллаж байгаа хүмүүст бид нар бол юу гэж зөвлөж юм гэхээр шийдлийн сэтгэл зүгээр энэ тархиа цэнэглэх хэрэгтэй байна. Тэгээ шийдэл рүү төвлөрсөн байдлаар асуудлыг ярил энэ нь өөрөө яаж юм те асуудал дэвшүүлсэн ярилцлага болно. Яа энэ амар тэнэг ааз гэж ярил эн чинь бид нар ховж ярьж байгаа те нэг юм хэлбэр болоод байна. Тэгээ энэ өөрөө хүний стрессийг бас ерөөсөө бууруулдаггүй. Тийм ойлголт бас байдаг. Ажилтай холбоотой юм ярихгүй зүгээр хуу хүнээ бие авч байгаа байдал баг өмсөн хувцас харагдац гэр бүлийнхэн амьдралыг яриа авчихдээ шүү дээ заримдаа. Энэ бол бүр хамгийн байж болохгүй зүйл. Байж болохгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ бол маш юм төлөвшөөгүй ярилцлага. Тэгээ одоо бид нар бол ийм шинж чанар төвтэй асуудлыг одоо хэдүүл бол ер нь жоохон ардаа хайжтай бид нар сурах хэрэгтэй болчиход байна. Хүн одоо том толгойтой эсвэл ямар нэгэн харагдах байдлын тий одоо майжих ч мэдгүй одоо тийм сонин юм ярьдаг шүү дээ тий. Come on бид нар тэрийг одоо тий майжглаа гоёс тий. Тэр хүний заягдмал шинжийг доромжлох тий энэ бол одоо бид нар хүлээн зөвшөөрч болохгүй айгу том хэсэг. Тухайн хүний зан характер одоо мэдгүй энэ подкастын араас ч гэсэн бидэрт одоо зөндөөл фидбэкүүд ирэх л хал та тий. Үнэхээр ийм одоо ийм шийдэл рүү төвлөрсөн асуудал бол би түүнийг баяртайгаар хүлээгээл аавна. Одоо доромж явбал одоо буцаага хэрэлдэх юм уу яах энэ нэг ийм бол бас онцгүй. Тэгэхээр бидний одоо ингээл нөгөө байгууллагын соёлын асуудалд хамаарах бүх үндсэн ойлголт бол дандаа мөн чанар суурьтай явна. Дандаа хүн хоорондын хүндэтгэл, харилцааны гүүрийг бид шатаахгүй байхтай холбогдохтой ойлголцлыг нэмэгдүүлэх зорилгын төлөөх дээрэс нь тодорхой амжилтуудыг дандаа тоон утгаар илэрхийлсэн ийм ойлголт руу ер нь бол байгууллага одоо чиглэх тусмаа соёлын асуудал бол ингээ хэлбэршээл тэгээд хэлбэр дүрсээ олж яадаг те нэг ийм үйл явц байна л гэж бодож. Одоо энэ жинзээ үеийнхэн чинь ажлын байрны айгүй том масс дээр гараад ирж байна. Тэгэхээр эднэртэй байгууллага яаж ажиллах вэ? Бид нэр очиж ажиллах юм уу? Эсвэл байгууллага дээр авчирж
тэгээ соёлт нь одоо суралцуулж ажиллах юм уу. Жишээлбэл 2 жилийн өмнө манай нэг менежер юу яасан баахгүй. Өглөө ажиллаа ирэх байхгүй. Тэгээ гайхаад за одоо утсан болохгүй. Тэгээд сториг нь харсан чи букок тавьчихсан байхгүй. Ямар амир. Тэгээ яасан байх юм гэсэн чи. Харин юу ячлаа. Гинт явахаар болчлаа. Тэгээд хэд хоногоос ирийгээд чөлөө аваагүй. Тэгээд одоо эднэртэй яаж ажиллах вэ? Одоо яг нөгөө юм Gen Z үеийнхэнтэй холбоотой одоо асуултууд бол удирдлагын түвшний одоо хүнтэй ажилладаг байгууллагуудад бол аюу ихээр тулгарч байгаа асуудлаа гэж би бодож байна. Ер нь ингээ анзаарэгддэг тийм. Нэгдүгürt энэ үеийнхэн болол бүр одоо хэлмээр байгаа. Үнэхээр гайхалтай үеийн. Үнэхэрийн одоо тийм оюун санааны хувьд, сэтгэл зүйн хувьд. Тэгэхээр бид нар ийм байгууллагын энэ залуу үед огт тохирохгүй одоо загварчлал дотор энэ шин залуу үеийнхнийг тохируулж ажиллах тухай ярих юм уу? Ёстой түрүүний асуулттэй бид тэднэрт одоо тохирсон бүтээнжийг нь гаргаж болох ажлын байрыг үүсгэх юм уу гэдэгтэй холбогдох асуудлыг бол удирдлагууд дахин эргэж харах хэлбэр хэмжээ бол болчихжээ. За олон улсын судалгаануудыг харж байхад хайбрид буюу холимог ажлын байрыг бол хүмүүс бол ерөөсөө 76-аас 80% сонирхож байна. Холимог ажлын байр. Өөрөөр хэлбэл өглөө 9-өөс 5-ын хооронд ажиллах сонирхолтой бүлэг нь бол ерөөсөө нэг 18% орчмыг эзэлж ин тэр нь дандаа 45-аас дээш насныхан. Буюу одоо тухайн үеийн ажлын байран дээр нэм тогтмол ажлын цагаар гүйцэтгэлийг гаргаж сурсан хүмүүст хамаарж байна. За нөгөө пандемикийн дараа тохиолдсон байгууллагуудад одоо тохиолдсон маш том асуудал бол ерөөсөө ажлын байрны өөрчлөлтүүд байгаад байгаа шүү дээ. Ажлын байрны стресс бол айгүй ихээр нэмэгдсэн. За тэгэхээр Gen Z үеийнхнийг ингээд бид нар сэтгэл зүйн хувьд ч гэсэн аваад үзэхээр эдгээр сэтгэл зүйн аюулгүй байдлыг маш их мэдэрдэг үеийнхэн. Жин намайг залуу байгаад миний дээд удирдлага намайг загнахад би тэрнийг ажлаас гарах тухай би огт бодохгүйгээр уйлал гомдоол хүлээж аваад маргааш нь ажиллаа буцаал юм. Одоогийн залуучуудыг загнуул юу болох вэ? Юу гэж бодож байна? Тэгэл гомдчихдээ шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд нар сэтгэл зүйн аюулгүй байдлыг чухал тооцдог учраас өөрсдөө илэрхийлэхээс ерөөсөө айхгүй. Тэгээ одоо чөлөө зөвшөөрөл авах энэ үеийг нөгөө эрх чөлөөтэй байх юмтайгаа холиод байгаа юм бол байна уу байгаа. Жишээ нь удирдлагаасаа чөлөө зөвшөөрөл авч агаад гадаад орн руу явж болно шүү дээ. Тэгээ бид нар бол нэг дээд үеийнхэн одоо хамтарч ажиллах хүмүүс бол наад захын энэ ойлголтыг эдгээр мэдэх ёстой шүү дээ гэдэг зүйлийг тулгаж байгаа. Энэ одоо залуучуудын хувьд бол зааж өгөөгүй зүйлийг би одоо нэг залууийг зөвтгөхөд байгаа нь бидний хувьд аль хэдийн мэддэг гэж боддог зүйлээ толгооноос авч хаяад энийг ч гэсэн мэдэхгүй байж магадгүй байна гэдэг талаас нь бид нар одоо ойлголтуудыг нээлттэй ярилцах хэрэгтэй байна. Тэгээ энэ залуу үеийнхнийг ажиглахаар ийм хүндлэл одоо шаарддаг. Тэгээ яг ийм хүн ёсоор хамтарч ажиллах хүсэл эрмэлзэл бай. Тэгээ нэг ийм зас чи залуу хүүхд юм чин гэдэг юмыг бол тэд хүлээж авахгүй. Одоо бидний үед бол монголчуудын одоо нэг үндсэн соёлд ч гэсэн анзаарэгддэг нэг ийм хүүхэд бол тий бараг л одоо тий томчууд анч юм ярьж та нар хүүхдэд дугай бай гэдэг энэ сэтгэлгээ чинь өөрчлөгдсөн. Тэгэхээр бид нар тэд нартай за чи одоо би бол ийм юм дурггүй. Би ийм юм хүлээн зөвшөөрдөггүй гэдэг ийм тодорхой ойлголтуудыг бид нар ярил ойлголцож ажиллахад бол амархан. Нөгөө эм орлч гэдэг юм уу сэтгэл санааны докторгүй байдал насаад агаад байж л байгаа. За тэрэнд нь би бол юу гэж боддгоо гэхээр энэ хүмүүсээс бүтээнжийг нь яавал гаргах вэ гэдэг дээр л төвлөрөөсэй гэж бодож байгаа. Тэрээс ч нэг 9-оос 5-ын хооронд ажлын байран дээрээ байж ах хэрэгтэй гэхээсээ илүү ямар цаг хугацаанд энэ хүмүүсээс яавал хурдан бүтээмж үүсэж бүтээмжийг гаргуулж болох вэ гэдэг дээр бид нар төвлөрвөл илүү одоо хамтын ажиллагаа үр нөлөөтэй болно гэж байна. Тэгэхээр байгууллагууд хүний нөөцүүд юу гэдгээр манай компани дүрм журам ийм штэ бид нар өглөө 9-оос одоо тэдийн хооронд л ажиллах хэрэгтэй гэхээр тэрэнд тохирох хүнийг олтлоо нэг бол зовно нэг бол яаж юм те тэр орон тоог бид нар одоо ингээл эргэцийн тоон одоо turnover те өсөөл ингээл явахаас өөр аргагүй нөхцөлөд үүсэв. Тэгэхээр товчхондоо бол Gen Z үеийнхэнтэй зохицож ажиллах болохоос биш тэднийг өөрсдийнхөө үйл ажиллагаанд тааруулна гэдэг бол бидний хувьд айгүй том чаленж. Тэгээ ер нь бол дэлхийн судалгаач гэсэн энийг айгүй ярьж байгаа тийм. Байгууллага өөрийнхөө бизнесийн үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг сайн болгоё гэвэл дасан зохицох эрс өөрчлөлтүүдийг хийх ур чадварт бид нэр илүү суралцах хэрэгтэй байна гэдэг талаас бол ярьж. Тэгэхээр олон улсын ISO стандарт ч гэсэн байгууллагаас change management буюу өөрчлөлтийг ихээр шаардж байна.
Тэгэхээр сэтгэлгээний хувьд бид нар өөрчлөгдөх шинэ юмнуудыг хүлээн зөвшөөрөх хуучин зүйлсийг одоо энэ бол ашиглах нь үр нөлөөгүй болцсон юм байна гэдгийг бид нар хүлээн зөвшөөрөх гэдэг бол одоо энэ өөрчлөлтийн том эхлэл. Тэгээ бид нар энийг бол хийгээд явах юм байна л гэж бодлоо. Вау, гайхалтай хариулт байлаа. За ингээд эрхэм мөндөд үзэх сонсогчдоо Жошогийн подкаст үргэлжилж байна. Ингээд бүгдээ хэсэгхэн хугацааны дараа эргээд уулзцгаая. За ингээд эрхэм мөндөд үзэгчдээ Жошогийн подкаст эпизод 13 үргэлжилж байна. Дөнгөж сая хэдүүлээ манай подкастыг танд хүргэх боломжийг олгож байгаа спонсор байгууллагынхаа рекламыг хүлээн үзлээ. Ингээд хэрвээ манай подкасттай хамтран ажиллахыг хүсэх юм бол доорх утасны дугаараар холбогдох боломжтой. За ингээд өнөөдрийн маань зочноор менежментийн зөвлөх онон захирал маань хүрэлцэн ирж оролцож байгаа. За ингээд бидэрт маш олон асуултууд байгаа учраас дараагийнхаа асуултууд руу оръё. Ер нь одоо Монголын байгууллагууд миний анзаарснаар энэ corporate culture буюу CC-г Монголд шууд баруунаас хуулж авчирч тавиад байгаа юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр энэ ер нь Аз хүмүүст ялангуяа Монгол хүний соёлд ер нь хэр нийцдэг юм бол энэ дээр зөвлөгөө өгвөл. Ер нь зөвхөн хэдүүлээ бодоол үзье л да. Азийн өөрийн гэсэн одоо соёл, онцлог, үүх түүхийг агуулсан хүмүүс Европын тис өөр culture, өөр соёл, өөр суурин соёлоос үүдсэн одоо юмыг шууд хуулбарлах өөрөө хэр зохимжтой юм тий. Тэгэхээр одоо байгууллагуудын хувьд бол би бол энэтэй ерөөсөө санал нийлдэг. Жишээ нь одоо ямар ч улс оронд өөрийн гэсэн тэр одоо загварчлал тухайн зорилго нь өөрөө юу байсан бэ гэдгээс хамаарат тодорхой сайн одоо үнэт зүйлүүд те сайн зүйлсийг нь бол бид нар хуулаад одоо авахыг бол үгүйсэхгүй. Угаасаа тэгж авч байгаа юмнууд бид нар зөндөө байгаа те чинь янз янзын одоо байгууллагын систем дэвтэрч байгаа. ISO стандарт гэдэг бол дэлхийн шилдэгүүд цуглаж энэ байгууллагын өрсөлдөх чадварт хамгийн чухлууд нэтер байх юм байна гэдгийг л одоо бий болгоод тэгээ тэрийг загварчилж гаргаад үүнийгээ байгууллагуудад санал болгож байгаа. Тэгэхээр одоо чинь манай монголчуудын хувьд би бол зүгээр одоо хэд хэдэн байгууллага дээр ISO стандартыг нэвтрүүлэх за зөвлөх үйлчилгээ те баримтчиг боловсруулалт энэ төр дээр ингээ ажиллаж агаад хамгийн анх хүний нөөцийн гараан дээр гарахтаа миний бодож ирснийг бодлоо гэдэг байхгүй. Манай байгууллагын явуулдаг үйл ажиллагаа ажилдаг хүмүүс нь ондоо юм чинь энэ үйл ажиллагааны шин дөнгөж шин хүний нөөцтэй одоо тэр чинь учраа олоогүй байх үе байсан уу яах нь шүү. Тэр үедээ би юу гэж бодож ирсэн бэ гэхээр байгууллагын баримт бичиг болгон өөрийн гэсэн одоо үндсэн одоо хуулийн дагуух үндсэн стандарттай гэхдээ өөрөөр байх ёстой штэ гэдэг имийг анханасаа л боддог байсан. Тэгэхээр байгууллагуудын хувьд бол одоо юу гэдэг нь сайн жишгүүдийг авчраад өөрийн шүүлэх буюу localize хийх бол бидний хувьд аягүй чухал асуудал байдаг. Бидний одоо сэтгэлгээний онцлог өөрөө юу вэ? Бид нар юмыг одоо нүүрэн дээр нь шууд хэлэх тийм соёл. За одоо соёл иргэншлийн хувьд бид нар суурин соёлд хизээнээс нэвтэрч эхлэв гэх мэтийн нэг юм олон зууны одоо тийм суурин соёлтой үнэт зүйл зорилгоор удирдуулдаг ийм үйл ажиллагаанд одоо бид нар бол басан зохицох хөрөг ур чадвартай гэдгийг юм уу те ийм хүмүүс тухайн соёлд үүссэн зүйлийг шууд хуулбарлах бол нэгдүгürt зогтхгүй, хоёрдугаарт энийг бид нар өөрөмшүүлэх одоо ажлыг бол хийх хэрэгцээ шаардлага угаасаа л үүснэ. Тэгэхээр одоо юу гэдэг юм барууны соёлд
сурч боловсрсон хүмүүс зөндөл байгаа. Азиудад одоо Азийн соёлд ч сурсан хүмүүс тэр байж л байгаа. Сэтгэлгээний хэв маяг, шийдэмгий байдлууд одоо аливаа асуудлыг сорилт гэж хүлээж аваад шийдвэрлэдэг гэх мэтийн сэтгэлгээний хандлагуудыг бол бид нар зайлшгүй сурах ёстой тий. Үнэхээр энэ бол одоо чухал гэж болов үздэг. Бүх юмыг тэр чигээр нь хуулж авчраад хийн гэдэг нь угаасаа л фейлдэх буюу бүтлгүүдг нь бол тодорхой гэж би бол харж байна. Тэгэхээр localize хийх ойлголт бол энд айгүй одоо нутагшуулах асуудал бол их чухал байна. Одоо ер нь тэгээд олон улсад бас нэг бүр hot topic болоод байгаа нэг сэдв байна л да. Энэ тэтгэврийн наслыг хойшлуулъя. Яа тэгэхээр бид нэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүртэл одоо зарлчлаа штэ. Хүний дундаж наслалт уртсчлаа. Бид нар урт удаан амьдрах боломжтой болчлоо. 100 жилийн өмнөх нөгөө дайны үед амьдарч исэн богино насны тухай ойлголтоо хэдүүлээ өөрчлөлөө. Тэр одоо сүрьеэгээс ахуулаад энэ том өвчнүүдийг бид нэр вакцинаар ингээ ашиглаад даван гарчлаа. Дээрээс нь бидний одоо амьдрах орчин сайжирч ин гэдэг юм уу те. Тэгэхээр бид нар арай одоо урт наслдаг болчихлоо. Тэгэхээр бид нар яах вэ? Ийм эрт тэтгэвртэй гараад байгаа. Бид нар дахиад 5 жил ажиллая л да, 10 жил ажиллая л да гэдэг ийм яриа Америкт бол бүр маш их хүч аваад Европын зарим орнууд тэтгэврийн насаа хойшлуулчихлаа. Монголд бид нэр одоо ер нь тэтгэврийн насыг жоохон хойшлуулчихвал яа гэм бол энэ тал дээр таны зүгээр хувь хүний үүднээс одоо яг нөгөө наач айгу гоё асуулт. Ер нь би сургалтын дээр бас айгу хөнддөг. Насжилтын асуудлыг угаасаа одоо дэлхийн байгууллагууд бас айгу авч үзэж байгаа. Өөрөөр хэлбэл байгууллагын өөрчлөлтөнд одоо урт наслалт өөрөө тодорхой хэмжээний нөлөө үзүүлээд байгаа буюу тэр одоо янз бүрийн насныхын байгууллагад ажиллах нь өөрөө компани бүтээмжид ямар одоо нөлөө үзүүлж байна гэдэгтэй холбоотой аягүй олон судалгаанууд бас явж байгаа байхгүй. Тэгэхээр нас бол нэгдүгээрт одоо би бол хувьдаа юу гэж боддгоо гэхээр насны асуудал нь өөрөө эргээгээд ингээд харахаар сэтгэлгээтэй л холбоотой гэж би бол харж. За одоо юу гэдэг нь 40 гарсан хүмүүс өөрийг аягүй хөгшин гэж бодож байгаа хүмүүс байхад одоо эд залуугаараа байна. Би бол эд хийж бүтээгдсэн дээрээ байна гэж бодож байгаа хүмүүс байна. Тэгэхээр насжилт бол одоо Монголын нөхцөл байдалд ч гэсэн тулгарх асуудал болох бах. Энэ насжилттай холбогдох асуудал хүний нөөцийнхний дунд ч гэсэн ер нь нэлээд маргаанд дагуулдаг сэдв болоод байна. Өөрөөр хэлбэл одоо хүний нөөцийнхний ажлын байрны зар дээр тавигдж байгаа тэдэс тэдэн нас энэ гэдэгтэй нас заадаг энэ ойлголтууд бол нас явах тусам хүмүүсийн дасан зохицох хүнтэй хамтарч ажиллах чадвар муудаад байна гэж боддог итгэл үнэмшилтээс холбогдоод байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд даяар насжилт өндөрсөж байгаа тохиолдолд бид нар өөрөөсөө ахмад үеийнхэнтэй хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага бас тулгарх юм байна. За Азийн хувьд аваад үзэхээр бид нар чинь нөгөө настай хүмүүстэй жоохон хүндэтгэлтэй харилцах хэрэгтэй болдог те нэг юм үгийн сонсогч гэдэг юм уу ахмадынхаа үгийг сонсох хэрэгтэй өнтер гэдэг ийм бас нэг соёлын хэм маягтай одоо үндэстэн шүү дээ манай монголчууд. Тэгэхээр энэ нөгөө нэг өөрөөсөө дээшээ хүмүүсийг удирдах ажлын энтер гэдэг нь одоо менежментэд байгаа шийдвэр гаргах төвчний удирдлагуудаас төвхтэй санагддаг ч юм уу тийм байдаг байж бас магадгүй. Тэгэхээр одоо хүний нөөцийн дунд нэг юм хилцүүлэг энэ явж ирсэн. Одоо ахмад хүмүүс залуу хүн үеийнхний хооронд нь яаж одоо бид нар уялдуулж хамтарч ажиллах вэ гэхээр ганцаарчлан ажил гүйцэтгэх чадварын төвшин багаар гүйцэтгэх ажлын одоо чанарын төвшинч гэдэг юм уу те ийм ойлголтуудыг бид нар жинлэж үзээд байгууллага өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаанд ямар насныхныг ажиллуулах тохиромжтой юм бэ гэдгийг гаргаж ирэх зүйтэй байгаа. За сүүлд 2023 онд нэг судалгаагаар юу харагдчихсэн бэ гэхээр 40-с дээш насныхан багаар ажиллах сонирхол илүү өндөртэй. Илүү юм хамтаж буюу collaborative байгаад. Залуу насныхан буюу 30-аас доош насныхан болвол ганцаарчлан ажиллах хүсэл сонирхол байгаад байна. Гэтэл дээр үед бол энэ яг эсэргээрээ байсан байна. Ахмадууд бол ерөөсөө хүнтэй багаар ажиллаж чаддаггүй гэдэг ойлголт явдаг. Залуучууд бол багаар ажилладаг. Гэтэл энэ сүүлд одоо тий 2022 23 оноос хойш гарч байгаа судалгаа бол үгүй гэдэг юм заавал. Тэгэхээр насжилтын хувьд бол буцаагаал хэлэхэд ямар ч насныхан байсан байгууллага өөрөө бүтээмжил гаргуулмаар. Хүмүүсээс бүтээмж гаргуулмаар байна. Байгууллагын соёлын хувьд өндөр бүтээмжтэй байгаа баг бол ийм холц бүхий баг байна. Залуу настангуудын одоо ийм холц бүхий баг тэдний хуралдах цаг хугацаа айгүй богинохон шийдвэр гаргалт нь оновчтой гаргасан шийдвэрийн хэрэгжилтийн оновчлол бол ерөөсөн маш өндөр байгаад байгаа нь дандаа ийм одоо ийм холц бүхий баг байна гэдэг судалгаа явж. Тэгэхээр насжилтанд холбогдох ойлголтод
одоо өөрийгөө хитрхи настай болчлоо гэж бодож байгаа үед таны зөв та мөнхөр хөшөрсөн байна. Би болоогүй гэж бодож байгаа хүний хувьд дахиад хэлий таны зөв та бол болоогүй байна л гэж. Тэгэхээр бид нар бол одоо энэ насжилттай холбогдох ойлголтыг бүтээмжтэй холбож бодмоор санагдаж байгаа. Одоо 20 эдтэй хүүхдийн хийж чадах бүтээмжийг 40 50 хүмүүс хийж чадахгүй байж магадгүй л дээ. Одоо тэгээ биеэр гүйцэтгэх ажлуудыг хийж чадахгүй байж магадгүй. Гэхдээ зан харилцааны хувьд, шийдвэр гаргалтын хувьд байгууллагын одоо үйл ажиллагааг эрүүлжүүлэх үйл ажиллагааны хувьд энэ төр бол тэг бүх насныхны оруулж чадах хувь нэмэр бол энэ дээр угаасаа л байж байгаа. Тэгэхээр одоо нас бол үнэхээр тоо гэдэгтээ бол би үнэхээр санал нийлдэг. Энэ над нэг гормын санал байгаа. Монгол улс одоо бид нар бол хүний нөөцийн асуудалтай орно. Хүний нөөцийн асуудал бид нар цөв хүлээтэй холбоотой. Нэгт, хоёрт бид нар маш өндөр хүчин чадалтай потенциалтай залуучуудаа гадны улс орны компаниудад алдаад байна. Гадаадад бид нар урд нь ойлгодгоор одоо гадагшаа явж ажиллаад байна гэсэн ч үгүй Монголоос гадны компаниудад ажиллаад байна. Монголдо байгаа, амьдарч байгаа, миний хажуу талын байранд амьдарч байгаа мөртлөө гадаадын компани ажиллаад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн буруу биш тэр чинь өөрсдийнх нь одоо сонголт. Нэгт амар байна, хоёрт цалин өндөр байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр бид нэр тохиолдож байгаа, тулгарч байгаа том асуудал хүний нөөцийн асуудал. Зар тавиад ирэхгүй гэдэг ч юм уу те. Тэнд нэг хүн ажилд орохыг хүссэн хэсэг бүлэг хүмүүс байгаа гэдэг. Энд хүн хайсан баахан компаниуд байгаа. Тэгэхээр бидний бас нэг том хүний нөөц, алдаад байгаа хүний нөөц чинь нөгөө хамгийн одоо туршлагатай одоо эд жинхэнэ тухайн ажлыг мэддэг хүмүүс чинь яагаад ч үгүй тэтгэврт гараа яваад өгч байна. Тэгээ тэр хүмүүс чинь ажиллах үндэ сонирхолтой байдаг. Гэтэ ийм хоёр асуудал тулгаад байгаа байхгүй. Нэгт би тэтгэврийн нас болчиход байна. Ажлаа ихгүй тэтгэврийн аваа гэртээ байж болох байхад би яг л ажиллах ёстой гэж гэр бүлийн өмнө нээлж заатаа болов. Тэ? Тэгээ нөгөө хүн чинь ажилласаа гарснаа тэтгэврийн авангууд өөр компанид ажиллаад байхгүй. Тэгэхээр энэ дээр юу харагдаад тэгэхээр наад нэг ийм санал байгаа. Тэтгэврийн насанд хүрсэн хүмүүс тэтгэврийн өгнө тодорхой хэмжээнд. Гэхдээ бас давхар хэрвээ ажиллах хүсэх юм бол цалингийн өгнө. Тэр хүн тэтгэврээч аавна, цалингаач аавна, тухайн компанид ажиллана. Тэр нь ажлынх нь одоо 5 өдөртэй байх албагүй 3 өдөр яа байж болохгүй гэж. Тэр чинь жинхэнэ мэрэгчлэлтөө жинхэнэ нөгөө жинзинерт чинь ажлыг зааж өгөх, зөвлөж өгөх туршлагатай хүмүүсээ бид нэр яагаачгүй эрт тэтгэврт гаргаад байна. Энэ дээр бас надад нэг гормын санал байдаг шүү. За тэгээд таны төрөө чи яриан дундаас бас нэг асуулт гарч ирж байна л да. Одоо ажлын бүтээмжтэй холбоотой. Тэгээ нөгөө ажлын байрны зомбинууд гэж үүдэж шүү дээ. Нөгөө тэр бие нь байгаад байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч тэр бүтээмжинд нөлөө байхгүй. Тэгсэн чинь яг адилхан цалин аваад байгаа мөртлөө арай бага цалин аваад байгаа мөртлөө ерөөсөө тэр 5 хүний ажлыг гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бүтээмжийг яаж менежментээр зохицуулах юм, яаж таних юм? Яг үнэ маш гоё асуулт байна. Байгууллагын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхтэй холбогдох асуудал ярихаар чадвартай ажиллах хүчний тухай асуудал яригдчих. Чадвартай ажиллах хүчний асуудал яригдахаар нөгөө бүтээмжийн асуудал яригдчих байгаа тийм. За тэгээд энэ олон улсын судалгаагаар бүтээмжид хамгийн их нөлөөлдөг одоо хор хөнөөлтөй зүйл юу байна вэ гэхээр ерөөсөө л сөрөг хандлага бүхий одоо нэг хүн байхад хангалттай байгаад байна гэдэг. Тэгэхээр бүтээмжийн асуудлыг бол бид нар одоо байгууллагыг өөрсдөө бид нар удирдах чинь дээрэс нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх тэр чинь өөрийнхөө одоо асуудлыг ингээд аваад үзэхээр яг саний хэлээд байгаа тийм нөгөө quiet quit болцсон нөгөө нөхдүүднийг бол байж идэг. За хувийн хөвшлүүдийг бий бол Монголд харахаар одоо QQ хийсэн хүмүүс бол бас харьцангуй одоо ялангуяа хувийн хөвшилд бол би цөөхөн гэж харж байна. Яг тэгэхээр байгууллага бол маш өндөртэй жижиг нөөцөөр их ажлуудыг бүтээх одоо чиглэлд бол ажилладаг. За яг хөө мэдээж одоо quiet quit хийсэн одоо төр мөртэй холбоотой тийм тэртээ тэрэнгүү тогтмол цалинтай хийсэн ч цалингаа аавна, хийгээгүй ч цалингаа аавна гэдэг ийм системтэй байгууллагуудад бол энэ үзэгдэл бол нэлээд их хэмжээгээр бол байна. За гэхдээ QQ өөрөө бас яаж юм гэхээр байгууллагын эрүүл биш соёлтой маш их холбогддог. Өөрөөр хэлбэл би санаачлаг гаргаад намайг одоо шүүмжлээс өөр зүйл өгөхгүй. Чи ийм санаачлаад хэрэггүй гэдэг тийм. Ийм ойлголт одоо бүхий компанид бол хүмүүс санаачлагаа болно. Зүгээр л өгсөн үүрэг даалгаврыг хийгээл цалингаа аваад одоо явжээ гэдэг нөхцөл байдал руу орчиж байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч идэвхгүй, санаачлаггүй, тэгтээ бас алдаа гарах их одоо сүртэй алдаа гаргаад авахгүй тийм нэг юм
одоо энэ ажлын байран дээр алдаа гаргаад байна гэх халчиг бас болдоггүй. За нэг ийм ойлголт явж. Тэгэхээр 2022 онд бол QQ нилээн одоо эрчтэй яригдсан юм сэдв. Одоо quiet quitтэй чимээгүй ажил хаялт бол байна. За гэтэл сүүлд одоо эргээд харахад яаж юм. Тэгэхээр 2024 25 оноос бол одоо quiet collapse буюу ажлын байрны зомби нэгэн ойлголтууд бол бас нилээн одоо энэ хэсэг бас нилээн судлагдж байгаа юм билээ. Судлагдж байна. За тэгээ одоо бүр зүгээр нэг ажлын байрны хаялт биш бүр одоо тэг ингээд нэг юм байж л байдаг. Хийх ёстой юм хийж гинүү гэхээр одоо осолдохгүй ингээд юм хийчдэг. Гэхдээ тэнд ямар ч санаачлага, шин өнгө, өсөлт хөгжлийг бол нэмэхгүй байгаа үзэгдлүүд бол бас байна. Тэгэхээр энийг бол яг яа харахгүй байгуулгын одоо соёлын асуудалтай бол холбож үздэг. Ийм ойлголт бол бас яваад. Бас нэг байгууллагуудад байдаг шууд ингээд халж чадахгүй шахан гаргах үзэгдэл гэж байдаг тий. Тэр бүр нэг сэжгийн санагдаад байхгүй надаа. Бараг тэрний орон шууд халчмаар байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд нэг юм ганцаардуулаад ингээд бүр шахан гаргах тий. Тэгэхээр гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг тий. Гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг. Байдаг тий. Байдаг зөндөө. Тий. Бас нэг сэдв байна. Коммунист компаниудыг яаж таних вэ? Анхнаасаа нөгөө миний хувьд бол бүр мэдчихэл юм бол шууд үгүй байхгүй. Нэг юм сонин босоо удирдлагатай тий захирал нь хаан эзэн хаан тухайн компани эзэн хаан тэгээд нөгөө бүр доогоор албан тушаалтад бүгд ингэж доошоо харьцдаг. Тэгсэн чинь Америкт яадаг үлээ та бас Америкт байсан шүү дээ. Тэр захирал цэвэрлэгч хоёр яг адилхан. Тэр хоёр хоёулаа ажиллаад хийж байгаа ажилтангууд өөр өөрсдийнхөө позишн дээр л байгаа. Тийм учраас тэр захирлууд ингээл кинон дээр хүртэл гардаг шүү дээ. Үүднийхээ security гээс ахуулаад тэр үйлчлэгээний байгууллага ажил бүгдэнтэй сайн уу танаа хөгжин сургуулаа төгссөн үү эхнэр шин төршөөдөр болсон уу гэл ингээл ордог штэ тэр чинь яг бод амьдрал дээр тийм бил штэ би кино юм болоо гэж бодсон яг очиод үзсэн чинь амьдрсан чинь үе чи ямар гоё юм бэ яг ингээд нөгөө цэвэрлэгч нэг үйлчлэгч ингээл цэвэрлэгээ хийж штэ тэнгүүт тэргээр ингээл уучлаараа гэл тойрж гараад бүр тэр компани 2000 ажлууд гэсэн юм штэ тийм гоё юм хэвтэй системтэй. Тэр надад бүр амар гоё санагдсан. Тий, яг үнэ. Энэ коммунист компаниудыг яаж таньж мэдэх вэ? Яаж задлах вэ? Одоо босоо удирдлагын систем одоо бид нар сая босоо удирдлага ярьж байна шүү дээ. Одоо Америкийн бусад хөгжиж яваа улс орнуудад байгаа удирдлагын систем ч өөрөө нөгөө хэвтэй удирдлагын дээр түрүүний яриад байгаа тийм flat систем байгаад байна. Тэгээ би бол энийг ерөөсөө хувь хүний өөрийнх нь үндсэн хөгжил хүнтэй хүн ёсоор харилцах одоо харилцааны ур чадвар өөртөө итгэх итгэл гэх мэтийн олон хүчин зүйлээс шалтгаалах юм байна л гэж бодож байна. Саяхан чинь Японы нэг компани захирал ямар энгийн хүн байгаа те тэр хэрэглэгчдийг өөрийнхөө бараа бүтээгдэхүүнээр татж байгаа тэр хүний гол юм бол нөгөө хүнтэй хүн ёсоор харилцах харилцааны одоо тэр систем л байжээ гэдэг ойлголт байгаа даа шүү. Тэгэхээр нөгөө одоо коммунист компани гэдэг юм уу юу гэдэг одоо энэ босоо удирдлагатай компани бол нэгдүгээрт одоо байгууллагын соёл уур амьсгалын хувьд ямар ч юм нээлттэй сэтгэлгээтэй хүмүүсийг бол хүлээж авахгүй шууд одоо хайрцагт хийх байдлаар тий ер нь бол анзаарагдана. Тэгээ байгууллагын соёл өөрөө эрүүл биш. За ер нь тийм компаниар очиод би ч гэсэн ярилцлаганд орж үзчихлээс хүний нөөцөөр ажилд орохгүй л очиод за энэ компанид бол хизээч ажилд орохгүй юм байна гэдгээ жишээл одоо мэдчихсэн тохиолдол байна. За тэрний одоо зөвхөн миний л туршлага шүү дээ. Илэрцэн нь өөрөө юу байна гэхээр ярилцлага бол өөрөө ийм формал буюу одоо маш юм албан одоо явагдаж байгаа. Миний одоо жинхэнэ туршлага ур чадварыг сонирхоос илүүтэйгээр хэр үгэнд ордог вэ? Тэгээ одоо хэр цаг барьдаг вэ гэх мэтийн нэг юм шинж чанарт суйрлах асуултуудыг аягүй асуудаг. Одоо над дээр тулгарсан кейс юм шиг. За тэгээд мэдээлэл дамжуулалтууд бол маш их гацаатай. Ерөөсөө мэдээллийн урсгал нээлттэй биш. За би одоо шинэ санаачлаг гаргаад дээд удирдлагадаа танилцуулж болох уу гэхээр үгүй ээ. Ингээд өнгөц харвал тэрэнд нэг юм систем ажиллаад байгаа юм шиг боловч хүн нэг юм дандаа нэг юм хан мөргөөд байгаа мэдрэмжүүдийг ерөөхдөө ингээд авдаг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгууллагууд энэ урсгалыг задлах арга зам өөрөө ерөөсөө яаж хүн хоорондын нээлттэй харилцааг бид нар үүсгэх ажлууд хийх ёстой байгаа. Энэ чинь Gen Z үеийнхэндээ хамтарч ажиллахад төвөгтэй байна гэдэг агагийн ард буцаагаад юу явж байгаа гэхээр нээлттэй ярих тэр одоо системийг компани өөрөө бүрдүүлж өгөхгүй бол тэр залуучууд өөрсдөө өсөж хөгжиж байгаа өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж байгаа би энэ байгууллагад хэрэгцээтэй хүн гэдэг мэдрэмжээ
авахгүй байгаад ах магадлал нэмэгдэйлээ. Чин бид нар ингээд хэдүүлээ суугаад ярьж байгаа. Хоёулаа хоорондоо яриад байгаа энд нэг хүн яриад байгаа нэг огт сонсохгүй бол тэр хүн яах вэ? Эндээс чимээгүй гараад явна шүү дээ. Тэгэхээр ер нь бол юм их хаалттай тэгээд их өнгөн үзэгдэл буюу их шинж чанар төвтэй нөхцөл байдлууд бол тухайн компаниудыг таних айгүй юм хангалттай том одоо шалтгаан болно гэж би харж байна. Заримдаа нэг юм хит нүсэр санагддаг те юмнууд ингээм энгийн биш. Айгүй төвөгтэй. За тэгээд тэр түрүү нөгөө нэг ярьжсэн одоо миний компани миний ажиллаж исэн юм байгууллага ингээд одоо татан буугдсан юм а гэд би өмнө ажиллаж исэн байгууллага тухай ярьсан чинь тэр надтай ярилцж исэн. Захирал амар инээснэ. Манай компани бас тэхүү те гэдэг чинь те. Бүр би баг би юу гэд хэлчлээ гэж бодох хэмжээнд тэ очтол надад бүр одоо тийм онцгүй таагүй мэдрэмж ингэ төрүүлж. Тэгэхээр ер нь бол хүн хоорондын харилцаанд айгүй юм хүний гадна дүр төрх шинж чанар юмнуудаар нь үнэлнэ. Тэгээ нэг юм гих мэтийн нэг юм ач холбогдол багтай зүйлүүдэд илүү их ач холбогдол өгдөг юм шиг санагддаг надад бол. Тэгэхээр яг миний одоо ISO стандарт нэвтрүүлэхээр ажилласан байгууллагууд өдр бол дандаа л түүчээлж аваа тэгээ шилдэг одоо дандаа суралцагч байгууллагууд байгаагийн бас нэг давуу тал бол тиймэрхүү шинж тэмдгүүд бол бас багтай ер нь бол одоо тийм нэг өсөж хөгжих байгууллагууд ч өөрсдөө юм тав тухайн бүсээс бас зөрөгтэй татан гаргадаг ийм компаниуд бас байдаг. Тэр энэ ажлын байран дээр тохиолддог. Ер нь компаниудад байдаг нэг муудсан төмснүүд байдаг шүү дээ. Тийм. Нөгөө төмснүүдээ мутгачдаг. Байгаа л эдэг. Тэгэл ингээл хүн орж ирэхээр тэр ч тийм эн чи ингээл нэг байгуулга муулаал эсвэл нэг юм удирдлага муулаал тэгэл нэг юм нэх гоё гэгээлэг хүн орж ирсэн чинь нөгөө муудсан төмс чинь нөгөө үний чинь 3 сарын дараа бас нэг муудсан төмс бэлтгэждэг шүү дээ тий. Тэр муудсан төмснүүдийг яах вэ? Бас гоё асуулт байна. Айгу олон захирлууд асуудаг. Одоо манай дээр ингээд айгу удаан ажилласан. Тэгээд одоо яач ч болдгоо нэг хүн байна л гэдэг. За бид нар бол энэ дээр ерөөсөө эн чинь өөрөө байгууллагын соёлыг хангалттай хэмжээнд хордуулж байгаа хүн гэсэн үг байхгүй юу? Бүх хорны эзэн байдаг шүү дээ. Одоо бүх юмыг найруулж яадаг те. За энийг бол одоо би өөрөө хүний нөөцийн ярилцлага хийдэг байх үедээ ч тэр ерөөсөө 3 шатлалт аргыг л бид нар санал болгодог. За тийм одоо хүмүүс бол одоо миний ажиллаж исэн байгууллагуудад ч гэл байдаг л байсан. Удирдлагуудтай бол хамгийн найс харилцсан, доошогоо хүмүүст их дээрлэхгүй хатуу ханддаг ч юм уу те. Хүмүүсийн нэг юм нуухыг хүсдэг мэдээллийг ил гаргадаг ч гэдэг юм уу юм жоохон хуншихгүй юм одоо бас ёс зүйгүй авир энэ төр гаргадаг ийм нөхцлүүд байдаг. За миний одоо хэрэгэлдэг арга бол юу байдаг вэ гэхээр би ерөөсөө л тухайн хүмүүстэй нүүр тулах аргыг ашигладаг байсан. За одоо чинь сонгон шалгуулалтын явц дунд тухайн ажлын байранд огт тохирохгүй хүн орж ирэх тохиолдууд бас байна. Тэгээ тэр хүнд бид нар чи манай байгууллагад яг одоо таны байгаа ур чадвар бол тохирохгүй юм байна гэдгийг хэлээл гаргадаг. Тэр хүнд би тус болж байгаа. Буцаагаад компанид бас би тус болж байгаа. Тэгээ би хоёрын хооронд тохирохгүй хүнийг би ажилд аваад тэр хүнийг ажилуулах нь нөгөө хүнд ч хортой одоо компанид ч гэсэн те сайн биш одоо үр дав. Тэгэхээр яг тийм одоо муу төмсийг хит удаа ялгаж хайсан тохиолдлууд одоо туршлага бол байдаг юм. Тэгээ би миний хувьд бол яадаг вэ гэхээр эхлээд тухайн хүнтэй ганцаарчилж уулздаг. За ганцаарчилж уулзахаар тухайн хүнд мэдээж одоо би юу ярих вэ? Тэгээ тэр тухайн хүний байгууллагын уур амьсгалыг хордуулаад холбоотой фактуудаа л яг бодит одоо гүтгэхгүй, бодлоо ярихгүй, яг л бодит баримтуудыг ярьдаг. За тэгээ их тохиолдолд яг ийм хүмүүс бол одоо ихэнх тохиолдолд шүү. Ер нь бол хүн өөрчлөгддөг. Тэгээ нөгөө асуудалтай нүүр тулна гэдэг бол ийм том одоо ур чадвар. Ялангуяа менежментийг үргэлж урайлж байгаа зүйл бол асуудалтай нүүр тулаа. Үннийг ярих хэрэгтэй. За тэгэж яриад ч өөрчлөгдөхгүй хүмүүс бас байна. Одоо яг үхээр хоёр дахь арга зам нь гэрчтэй уулзч. Тэ одоо нөгөө хүнтэйгээ хажууд нэг гэрч байх юм шүү дээ. За нэг юм уулзсан. За гурав дахь арга нь тэгээд ч өөрчлөгдөхгүй болол ерөөсөө тухайн хүнийг ажлаас халж байгаа үндслэл одоо бид нар шалтгаануудыг хуулийн дагуу хөдөлмөрийн одоо эрх зүйн харилцааныхын дагуу ийм асуудлууд хөдөлмөрийн дотоод журам дээр чинь тэр чинь ёс зүйн хэм хэмжээ гэдэг олон одоо зүйл залтууд байж байгаа шүү дээ. За тэрийгэ дурдах замаар ажлаас чөлөөлөх ажлыг бол их тод явуулдаг. Хизээч одоо нууцаар за чамааг юу н ажлаас халлаа гэдэг байдлаар бол ажиллуулж байгаа. Тэгэхээр энэ нь нөгөө аль аль талдаа win-win болдог. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагаас би халагдсан шалтгаанаа би бас яг ойлгоно. Би ур чадвар дутуугийн улмаас биш те. Энэ нь өөрөө тухайн хүнд өөрийгөө засан сайжруулах боломж болоосоо гэдэг талаасаа. Нөгөө талдаа компанид үлдчихэж байгаа хүмүүст энэ бол бас сургамж болж үлддэг. Нэг ийм одоо арга замууд бол байна. Тэгэхээр миний хувьд бол ерөөсө хов живийг тасалж байгаа ийм одоо онцгүй үзэгдлийг бол те зогсоодог одоо арга зам бол ерөөсөө яг юм байдаг гэсэн.
би хизээ ажлаас гарах уу гэдэг нэг юм том асуулт хүнд орж ирдэ шүү дээ. Нэг юм ахицч байхгүй, албан тушаалч дээшлэхгүй, цалин хөлсч нэг гавьтай амьдрал төрж байгаа юм байхгүй. Тэгээ бүр give up болцсон. Яг одоо нэг тийм хүн үзэж ийн гэж хоёул ингэ бодъё л та төсөөлөл те. Яг ажлаас гарах шийдвэр дээр бүр ирцэн. Тэр хүнд хоёлаа ямар арга хэмжээг авсныхаа дараа ажлаас гар эсвэл ямар асуултыг өөрөөсөө эхлээд асуугаарай. Ажлаас гарах чинь бас аюултай шүү, тэ? Тэгэхээр яг хизээ хүн ажлаас гарахыг, ажлаас гарахдаа ямар алхмуудыг хийсэн байх ёстой. Тэс яг асуугаасай гэж бодож явсан асуултыг гоё орж ирж байна. Хүний нөөцөөр нөгөө одоо ажиллаж байгаа хугацаанд бид нар ч нөгөө байгууллагын соёлыг бүтээх, бий болгох, утга учирыг нэмэгдүүлэх, байгууллагын өрсөлдөх чадварыг ажлын хүчнээр дамжуулан сайжруулах гэдэг энэ л одоо стратегийн түншлэл хэлбэр дээр хүний нөөцөд ер нь бол гол одоо хамтралуудыг хийдэг. Тэгэхээр одоо эргэлзэж байгаа эдийн засгийн хөшөөрөг бол хүний стрессийн айгүй том төв байдаг те. Одоо чинь миний авж байгаа цалин хөлс миний амьдралд одоо хүрэхгүй байна. За ажил дээр авж байгаа цалин хөлс амьдралд хүрэхгүй ядчийтал энэ ажлыг би хийх ёстой ч юм уу, ясгүй ч юм уу гэдэг эргэлзээ төрөөд байна гэдэг те. Энд чинь өөрөө ингээл ерөөсөө нэг утасны үзүүрийг хөвгөтөл тэндээсээ олон ийм одоо бодлууд ингээл үргэлжлүүлж хэлбэл хүний амьдралд ингээл үүсчихэд. Тэгээ энийг ингээд нөгөө сэтгэл зүйн үүднээс нь сонирхоод ингээ харахаар хүн альва нэг шийдвэр гаргалтанд үргэлж эргэлзэж байгаа гэдгийн ард тэгчүүл яана гэдэг нэг юм айдас байгаад. Тэ айдас байд. За энэ ажлаас би халагдчих үедээ гарчих үедээ гэж бодож байгаа одоо хүмүүс байгаа бол хамгийн түрүүнд энэ компанид би өөрийнхөө одоо ямар ур чадварыг те хөгжүүлж ер нь компани бол шулуухан хэлэхэд эн чинь бизнесийн харилцаа учраас хэрэгтэй хүнтэйгээ л удаан хугацаанд бид нар хамтарч ажиллахыг хүсдэг. Мөн үү те. Тэгэхээр компани байгууллагын бизнесийн үйл ажиллагаанд бид нар оновчтой шийдвэр гаргалт, оновчтой дэмжлэг, оновчтой одоо ур чадрыг нийлүүлэх энэ тал дээрээ миний оновчлол юу вэ гэдгээ бид нар бодох хэрэгтэй байна. Жишээ нь та бол одоо бид нар энэ дээр юу хүнд чинь тэгэхээр нөгөө хэрэглэгч төвд сэтгэлгээ гэдгийг бид нар байнга ярьж байгаа байхгүй одоо тий customer center. Тэгэхээр миний худалдан авагч сонирхсан зүйлийг л би зарж таарна да. Одоо тий тэрийг өгвөл бид тэрийн дунд нэг юм харилцаа үүсч цаашдын борлуулалт магадгүй цаашдын бизнесийн хөгжүүлэлт энэ дээр явагдах. Бид нар байгууллагад ISO стандартыг нэвтрүүлэхдээ юу хийдэг вэ гэхээр байгууллага өөрийнхөө давуу сул талыг тодорхойлоо гэдэг нэг заавал гаргаж ирдэг байхгүй. Тэгэхээр байгууллага өөрийнхөө давуу сул талыг тодорхойлох үйл явц энийг бид нар хувь хүмүүстээр ч гэсэн үнэхээр ятхан урамшуулдаг тий. 2026 оны төлөвлөгөөг одоо дөнгөж он эхэлж байгаа учраас хүн болгонд гаргаж байгаа. Тэгэхээр миний дуртай зүйл, чаддаг зүйл, мөрөөдөд байгаа зүйл одоо эдний дунд ямар зай байгаа юм бэ? Би дуртай зүйлээ чаддаг болох. Эсвэл мөрөөддөг зүйлээ миний дуртай зүйл гэж одоо ялган ангилах асуудлууд дээр бол бид нар сэтгэлгээний юм нарийн одоо энэ заагуудыг аваач гэдэг зүйлийг зөвлөж. Тэгэхээр байгууллагын хувьд би хизээ нэгэн цагт ажлаасаа гарах үедээ гэдэг айцтай хүн байгаа бол та байгууллагад хэрэгтэй, хүчтэй, хэрэгтэй энэ зан чанар, уур чадвар, харилцаагаа л хөгжүүл. Ерөөсөө л одоо тэ байгууллагад хэрэгтэй тэр зүйл дээрээ бид нар төвлөрөх хэрэгтэй байгаад байна. Тэгээ байгууллагын соёлын асуудлыг хоёулаа нэгэнт ярьж байгаа гэх ямар ч байгууллагын үйл ажиллагааг устгах чаддаг, хангалттай хэмжээнд устгах чаддаг зүйл бол ерөөсөө харилцааны үйл ойлголцол, харилцааны үйл хүндэтгэл. Одоо бие бинийгээ шинж чанараар үнэлэнд өгнөх юм хямдхан үнэлгээнүүд бол байгууллагын харилцааг бол хангалттай хэмжээнд устгадаг. Тэ түрүү яригдсан хов, жив, тодорхойгүй байдлууд энэ бол угаасаа ингэ устгаж. Тэгэхээр байгууллагын одоо үйл ажиллагаанд эргэлзэж байгаа би ер нь одоо хизээ нэг цаг ажлаас халагдчих үедээ гэдэг айц хүч танд байгаа бол өөрийнхөө сул талыг давуу тал болон хөгжүүлэлттэй холбогдох үйл ажиллагаан дээр фокусталж төвлөрөх тэгээд энийгээ одоо бүр зорилготойгоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэгээд санамсаргүй биш үү? Ажлаас гарахдаа ямар алхмуудыг хийцэн байх вэ? Жишээлбэл дараагийн компанид орсон байх юм уу гэдэг шиг. Би одоо хүний нөөцөөр ажиллаж байхдаа хүмүүсээс ерөөсө тодруулдаг байсан гол асуултууд байдаг. Манай компани яагаад таныг ажилд авах ёстой вэ? Та надад юугаа зарах гэж байна? Ихэнх хүмүүс энэ бэлтгэлгүй ирдэг. Би нөгөө юм суралцахыг хүсдэг байхгүй юу? Би танад ороод айгүй их юм сурмаар байгаа. Яг надад нэг ийм ярилцлага тохиолдож ирсэн. Тэгэхээр би
чи надад мөнгө төлөх юм байна тий гэсэн чинь нөгөө чинь гайхсан. Үгүй шүү дээ. Та надад мөнгө төлнө шүү дээ. Тэгэхгүй чи надад сурах гээд хахад би яагаад чамд ингэ буцаад мөнгө төлж байгаа вэ гэхээр яг нөгөө илэрхийлэмжээ буруу гаргаад байна гэдгээ тэр одоо ажил горлогч л ойлгож ирсэн кейс байгаа байхгүй. За эрхэм хүнд үзсэн сонсогчдоо Жошогийн подкаст үргэлжилж байна. Ингээд дараагийнхаа асуултуудыг зочноос асууя. За одоо хоёул бүр гүн рүү яваад орчих байгууллагын. Ер нь бол тойроо сайхан ярьчлаа. Одоо дотор нь яваад орчих те. Тэгэхээр энэ албан тушаалын дарангуул за бүр цаашлаад одоо sexual harassment гэж ярьдаг те. Энэ зүйлүүдийг яаж урьдчилан сэргийлж таслан зогсоох уу? Яавал бас санаандгүй байдлаар хүний те нуруунд нүрцэн чинь тэр чинь бас нөгөө хүндээ буруу сэтгэл төрүүлчих бас болно шүү дээ те. Энэ заагийн ялгаануудыг жоохон тайлбарлаж өгвөл. Хөдөлмөрийн хууль шинжлэгдсэнтэй холбоотойгоор хүний эрхийн асуудлыг бол хөдөлмөрийн тухай хууль нэлээд сайн хөндөж өгсөн хууль болсон байхгүй. Одоо тэгээ сүүлд нөгөө шинжлэгдсэн хуулиар. Бэлгийн дарамт хүчирхийлэл бол одоо хүний эрхийн мэдрэмжгүй нөхцөл байдлаас үүдэн гардаг гэж би хувьдаа харж байгаа. Өөрөөр хэлбэл хүн дургүй байна гэдгийг чи тэгтээ дотроо дуртай л байгаа үстэй гэж орчуулдагтай нэг юм дургүй байгааг дургүй байна гэж уншихгүй байна гэдэг ойлголт яваад байна. Тэгэхээр одоо чинь энэ нэг юм одоо шууд бус хүчирхийлэл бэлгийн дарамтын асуудал бол одоо энэ шүгэл үлээж байгаа юмсууд айгүй бас их болж байна нэг талдаа. Нөгөө талдаа энэ нь өөрөө бид нар нэг юм дотнчлол гэдгийг нэг юм хүний биед хүрэх хүний одоо хил хязгаарыг зөрчих орон зайгаар бас ингэж одоо хязгаарлаж ойлгож бас мэддэггүйтэй бас их холбогддог гэж би бол зөвхөн хувьдаа харж байна. Жишээ нь тэгэхээр эн чинь өөрөө эргээгээд нөгөө одоо бэлгийн дарамт тэр үед одоо 5 секундээс удаан ширтэг үйл явц бол өөрөө тухайн хүний хувьд бол тийм нэг юм одоо хүчирхийлэлттэй эсвэл одоо оруулж байгаа хэлбэр маа гэж үзэхээр манайхан бол юу сүртэй юм бэ гэж хүлээж авдаг. Тэгэхээр энэ өөрөө буцаагаад нөгөө бие хүний төлөвшөл болоод хүний эрхийн мэдрэмжтэй холбогдох эсгүүдэд бас хамаарч байна. Жишээ нь одоо Gen Z үеийнхэн дээд үеийнхэндээ бас ойлголцохгүй байгаагийн ард нөгөө юм хувийн орон зай мэдрэмж өндөртэй. Тэгээ тэр нь зөрчигдөх үе. Тэгээ одоо миний хувийн орон зай зөрчигдөх тий одоо ганцаараа баймаар байгаа үед нь дураараа одоо тий зөвшөөрөл авахгүйгээр ирдэг ч гэдэм юм. Эдгээр чинь бүгдээрээ ямар нэгэн байдлаар одоо байгууллагын соёлыг бас одоо бүр ялангуяа тэр бүтээмжтэй ийм ажиллах хүмүүст бол бас саад туруулж үзэгдэл юм а гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэхээр дургүй байна гэдгээр нь ойлгоод хүлээгээд авдаг болчвол хэцүү байх гэдэг. Өөрөөр хэлбэл одоо хүний биеийн санамсаргүй хүрлээ тий. За санамсаргүй хүрэхийг бол яна уучлаарай гэд бид нар ингээд өнгөрөөд. Гэтэл нөгөө зориуд тухайн хүнийг албан тушаалаар дарамтлах энэ төр бол шууд ажлын байрны хүчирхийлэл шүү дээ. Энэ бол одоо байж болохгүй гэдэг ойлголт нь надаас одоо компаниас маань явчвал одоо чи яандаа ч гэдэг юм нэг ийм ачаачнуудаар илэрдэг тийм хүний карьерийг үгүй болгох одоо сүрдүүл энтрээр илэрдэг энэ төр бол одоо байгууллагын зам ёсороо хөгжих бүтээмжтэй байх ёс зүйтэй зарчимтайгаар өсөж хөгжих бүх болцоо нөхцөлийг боомлж байгаа одоо хамгийн таагүй хэлбэр юм а гэж болол харагдаж байгаа. Тэгээ байгууллага дээр бол тиймэрхүү тэгээ тэр асуудлыг өөрөө хүчрхийлэл өртөөд байгаагаа мэдэхгүй хүмүүс бас байна. Тэгэхээр энэ нөгөө нэг юм ажлын байрны дарамт гэдэг ойлголтын мэдлэгийг бид нар яг зөвөр хүргэх, мэдээллийг бид нар зохихсоор нь дамжуулах, тэр мэдлэг ойлголтыг өгөх замаар үнийг арилгах байхаа гэж би бол хувьдаа бодож байна. Тэр ажлын албан тушаалын дарамт тус байдаг шүү дээ. Одоо нэг юм цэрэг юм уу, одоо хаана байгаад байгаа те. Би чиний дээгүүр албан тушаалтай болохоор чамтай хүндэтгэлгүй доош харьцаж болно. Би чамайг загинж болно. Би чамайг одоо те ингэж болно гэдэг шиг. Энд чинь өөрөө бүр яг тухайн компанид ажиллахад бүр хамгийн ядаргаатай зүйл үстэй одоо бүр те ажиллаа хийгээ явж идэг. Тэгсэн чинь нэг дээгүүр албан тушаалтай надаас нэг 2 жил илүү ажилласан нөхөр дандлаад байл хэцүү өстэй те. Энийг захирлууд хүний нөөцийнхэн яаж таньж мэдж таслан зогсоох вэ? Үүнийг бид нар одоо таслан зогсоодог арга зам бол 360-ын үнэлгээ буюу дээд удирдах албан тушаалтан ёс зүй зарчмын дагуу ажил үргийг явуулж гинөө гэдэг судалгааг шууд удирдлаганд нь байгаа ажилтнууд болоод хамтран ажиллагчдаас авах судалгаагаар илрүүлдэг. За буцаагаад энэ судалгааны одоо нөгөө үр дүнгуудээр удирдах албан тушаалтнуудтай ажилтнуудыг дундчдынхныг сайжруулахтай холбогдох арга хэрэгслүүдийг бол компаниуд төрөл бүрээр бол авч үздэг. Одоо арга замууд байгаа. Мөн
одоо чинь дэлхийн шилдэг компаниуд бол нөгөө нээлттэй ярилцлага хийх замаар бас энийг шийддэг. За тэгэхээр манай Монголын хувьд бол нөгөө одоо соёлын хувьд бид нар чинь жоохон юм нөгөө хамт олонсог те нийгмийн одоо нөлөөлөлт их байдаг болохоор хүмүүст бид нар нүүрэн дээр нь одоо юмыг шударгаар хэлэх нь бол их бас үнэлэгдэхгүй тий одоо хит шудраг байдал бол үнэлэгдэхгүй байх талууд бол байна. Тэгэхээр энийг бол доор ажиллаж байгаа хүмүүс чинь би бол өөрөө хүний нөөцийн албыг толгойлоод ажиллаж исэн бүх хугацаанд удирдлаганд нь ажиллаж байгаа хүмүүс ажлаас гараад байгаа нөхцөлийг тэгээ захиралтай нь холбож авч үзэх тухайн хүний удирдах арга барил хүнд юмыг ойлгуулах ажил үүргийг таниулахтай холбогдох ур чадварын дутмагшил гэж одоо үзэж байгаа. Тэгэхээр ийм одоо асуудалтай байгууллагууд байгаа бол 360-ын судалгааны асуулгуудыг аваа. Удирдлага одоо өөрийгөө юу гэж үнэлж байгаа нэг, хоёрт нь удирдлаганд нь ажиллаж байгаа хүмүүс тухайн ажилтны тухайн удирдлагын удирдах арга барил мэрэгжлийн ур чадварыг юу гэж авч үнэлж үзэж байгаа. Мөн зэрэгцээ албан тушаалтнууд тухайн хүний одоо мэдлэг ур чадвар хүнтэй харилцааг юу гэж авч үзэж байгаа гэдэг им хид хідэн одоо тэг сонгомжл үзүүлэлтүүдээр тухайн ажилтны буюу одоо удирдах албан тушаалтны зан характер хүнтэй харилцаа байгууллагын соёлд нөлөөлж байгаа ойлголтуудыг бид нар хэмжиж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол одоо бид нар мэдрэмжинд тулгуурлахаас илүүтэйгээр зүгээр нэг талын мэдээлэл тулгуурлахаас илүүтэйгээр хамгийн бодиттой одоо баримтуудыг гаргаж ирэх үзэгдэл байдаг. За ер нь байгууллагуудад бол байгууллагын соёлын судалгааг аваад үзэхээр баг хамт олнуудын одоо баг хамт олонны хамтарч ажиллах уур амьсгал ийн хэм хэмжээ дээд удирдах албан тушаалтнуудын үлгэрлэн одоо манлайлах хэм хэмжээ гэх мэтийн олон үзүүлэлтүүдээр авч үздэг учраас за энэ бол одоо хамгийн оновчтой аргачлал байх баха гэж үзэж байна. Сунжирсан хурлууд байдаг шүү дээ. Бүр нойрны нэг л хуралдаад байдаг компаниуд байдаг шүү дээ. Ядаргаатай бараг өдрө болгоо хуралдаад байгаа мааш тий. Тэгээд энэ ер нь одоо үр дүнгүй хурлууд, сунжирсан хурлууд энэ байгууллагын үндсэн бүтээмжинд хэр эрг ба сөрөг нөлөө үзүүлдэг энэ тал дээр ер нь хурал ихснэ гэдэг нь замбраагүй байдал их байна л гэсэн үг. Тэнд байгууллага систем алга, мэдээлэл дамжих сувгууд ажиллахгүй байна. Шийдвэр гаргалтууд байнга өөрчлөгдөж байна. За тэрийг одоо зах зээлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа те гэж энэ төр одоо юмар тайлбарлах л та. Тэгэхээр альва хурал уулзалт их байна гэдгийн ард ойлголцол буюу одоо үнэт зүйлийн нэгдэл бол огт байхгүй байна гэж тайлбарлагдаж бас болдог. Тэгэхээр хурал уулзалт их байна гэдэг нь одоо ямар их залхалттай, ямар их цаг хугацааг бид нар ойлголцохын төлөө эсвэл мэдээллийг нэгтгэхийн төлөө тийм өнгөрөөд байна уу гэдэгтэй холбогдох үйл ажиллагаа болдог. Тэгэхээр хаана хурал их байна, тэнд тодорхойгүй байдал их байна л гэсэн үг. Яг системтэйгээр ажиллаад явж байгаа үед бол хурлаадах шаардлага байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээллийг тодорхой байлгах, байгууллага өөрийнхөө төлөвлөгөөнийхөө дагуу үйл ажиллагаагаа сайн явуулахын төлөх одоо нөгөө юм процессын шинжтэй хурлууд бол одоо хийгдэн л дээ мэдээж тэр чинь те. Гэхдээ төлөвлөгдөөгүй өөрчлөлтүүд гарч байгаа үед ч гэсэн мэдээж байгууллага мэдээллийг нэгтгэх зорилгоор л хурал уулзалтуудыг ер нь хийдэгтэй. Тэр ховж байхгүй болгох тодорхой бус байдлыг бид нар тодорхой болгох зорилгоор хурал уулзалт нэгдсэн мэдээллийг өгөх зорилгоор уулна хийж байгаа. За тэгэхээр энэ нь өөрөө дахин одоо өөрчлөгдөж байгаа тохиолдлуудыг бол удирдлага яалтчгүй анхааралтай авч үзэх ёстой. Ер нь хоёлаа подкастын төгсгөлд үнэхээр гой соёлтой байгууллагыг төсөөлөе л доо. Яг ямар зүйлүүд нь бүрдсэн тий. Яста яг нөгөө болцсон жимс гэдэг шиг тий. Тийм гой төсөөллийн үлгэрч байгууллагын соёлыг хоёлаа төсөөлөд яривал хит хитэн жишээгээр ярьж болно л доо. Кейс дээр ч ярьж болно. Яг үнэ тий. Таны хувьд одоо нэг байгууллагын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилго бүхий нөгөө стандартыг одоо байгууллагад те чанарын одоо менежментийн тогтолцоог байгууллагуудад нэвтрүүлэх үйл явцад бол ерөөсөө л одоо миний нөгөө би одоо подкастын дундор анзаарсан бол айгүй олоо даа тодорхой байдал бол маш чухал байх юм байна. Тэгэхээр байгууллага ямар зорилгод хүрэх гээд байгаа, ямар нөөцөөр хүрэх гээд байгаа, эрсдлийг яаж удирдах гээд байгаа, боломжийг яаж нэмэгдүүлэх гээд байгаа гэдэгтэй холбогдох энэ одоо нөгөө ажилтан тус бүрт хамаарах мэдлэг ойлголтууд бол тодорхой байх асуудлууд байх юм. Тэгэхээр нэгт энэ юм байна те. Хоёрт
уур амьсгал талаас. Уур амьсгал талаасаа одоо хоёул бодъё л доо. Юм тодорхой болохоор харилцаа явах уу? Бас тодорхой л бол эрүүлж байна. Бидний ажлын байран дээрээ одоо нөгөө ховж, дарамт шахалт, тодорхойгүй байдлууд яг хар аянда эдгээр чин дагаад одоо байхгүй бол. Тэгэхээр уур амьсгал бол өөрөө маш их эрүүл болдог. Байгууллагын одоо хүндэтгэлтэй ийм зарчим бүхий харилцаа бол бай тээ. За тэгээ одоо чинь хүний нөөцүүд бол байгууллагын уур амьсгалыг зөөлрүүлэхтэй холбогдох хэсгүүдэд бол хүний нөгөө зан чанарын холцоодыг бас зориуд сонгон шалгуулж авах үзэгдлүүд бас байдаг. Тэгэхээр бас нэмэлтээр хэлэхэд ер нь одоо уур амьсгалыг энэ байгууллагын соёлыг сайжруулахад бол бид нэр одоо итэх одоо гадны ийм social activity үйл ажиллагаануудыг бас гоё зохион байгуулад хэдүүлээ бас байж болно шүү дээ. Нэг хаяа нэг сардаа нэг хамт олноороо орой хоол идээд тэгээ нэг хідэн пив уугаад вайн уугаад суух. За гоё агаар салхинд гарах тий тэмцээн уралдаан зохион байгуулах ч гэдэг юм уу. Тэгээ энэ юунууд ч яг нэг юм гоё байгууллагууд нэг анги шиг болцсон байдаг шин. Нэг гоё. Нэг гоё уур амьсгалтай анги байдаг штэ тий. Тэгэл тэнд нэг бүр хамаатнаас дотно болцсон нэг ахтаа болцсон тий. Тэр ахтаага бүх юм ярьдаг тий. Тэгэл ингээл бүр нэг төрсөн дүүгээс өөрчлөх нэг хөөрхөн дүүтэй болцсон ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ зөвлөд чинь зөвхөн ажлын одоо ширээний ард гэхээс гадна энэ амьдралын итэх оруулж байгаа энэ хөтөлбөрүүдээс байгууллагуудын бас уур амьсгал илүү сайжирж байгаа харагддаг. Тэгэхээр ер нь бол одоо Монголын бид нар өнөөдөр хамгийн чухал бас сэдвүүдийн нэг гэж бодож байна. Бид нар энэ нийгмийг бүрдүүлж байгаа томоохон хэсэг бид нар амьдралынхаа хамгийн идэвхтэй цагийг ажил дээр өнгөрөөдөг. Хамт олонтойгоо өнгөрөөдөг. Тэгэхээр энэ нийгмийг бүрдүүлж байгаа, нийгмийн сэтгэл зүйг бүрдүүлж байгаа томоохон хэсэг бол байгууллагуудаас гарч байгаа шүү гэж та бүхэндээ хэлмээр. Тэгээд хамт олонныхоо уур амьсгалыг заавал захирал хүний нөөц гэхгүйгээр таачтай өөрчлөх юм боломжтой байдаг. Тэгээд хамгийн сүүлд бас үзэгч сонсогчтой хандаж хэлэхэд дутуу үлдээсэн зүйл юу вэ? Одоо түрүүний нөгөө нэг ивент арга хэмжээ хөтөлбөрүүд болвол байгууллага дотоод уур амьсгалыг сайжруулах зорилготой зохион явуулж байгаа үйл ажиллагаанууд. Тэгээ хүн тойрсон маш олон арга хэмжээнүүдийг угаасаа бид нар хийхээс өөр аргагүй. Технологи бид нар үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Хүний хөгжлийн хурд болвол те бидний одоо бүтээмжид байгууллагын соёлд цаашлаад нийгэмд гэр бүлд одоо хувь хүмүүст гэх мэтийн энэ маш нарийн уялдаа холбоотойгоор эн чинь бие биендээ харилцан нөлөөлж байгаа энэ хэсгүүд те. Тэгэхээр байгууллагын соёл бол явж хувь хүний одоо өөрийнх нь өсөлт, мэдлэг ур чадвар, за тэгээд нөгөө харилцааны одоо тодорхой шатлал бид нар өөрийгөө ойлгуулах, бусдтай ойлголцох төвшөнд те энэ одоо үйл ажиллагаа бүтээмж юмнууд ч юм уу дээр харилцан хамааралтай байгаа. Тэгэхээр хувь хүний хувьд бол хувь хүн хэрэг өндөр хөгжлийг өөртөө одоо тээх тусмаа тэрний нөлөөлөл бас дагаад өсч яадаг те. За таагүй нөлөөлөл мэдээж бас байгаа. Тэгэхээр энийг бид нар бол одоо удирдах, чиглүүлэх, байгууллагын соёлд бол миний хэлэх дуртай байгаа газартаа манлайлах хэрэгтэй гэдэг те. Энэ ойлголтыг бол бид нар бас хүн болгон тээж авах зүйтэй маа гэж ингэж бодож байгаа. За ингээд эрхэм үндэд үзэг сонсогчдоо Жошуагийн подкастын 2026 оны хамгийн эхний дугаар та бүхэнд хүрлээ. Ингээд хүлээн аван үзсэн, сонссон та бүхэнд баярлалаа. Хэрэгтэй хүнд нь шеэр хийж түгээгээрэй.